Япон гэж улсын хөгжилд бол атархсан. Хараад байгуулна гэж хэлсэн чи хараагүй ирээгүй багт байгуулсан болсон. Дугуй унаад ингээ гараад явсан чи тусны буудлын дээр хүн очирлно гэж байх юм уу гэх. Энэ яг энэ нэгшинд ер нь одоо л хийвэл яг болох юм байна гэсэн чи хаа гэдэг энийгээ тогтцоо. Чи тэнийг хандвар юм ийн гэж байд юм уу? Бүдэн дарагдахгүй өчнөө юм болж байгаа шүү дээ. Тэгээ надад эвгүй байдалд орсон үе л дээ. 9 сарын 1-нд нэгднэгээл уучлаараа 10 сарын 1-нд нэгдэх боллоо гэж би. Тэгэд сургууль маань 2000 онд байгуулагдсан шүү. Жилийн дараа. За сайн байцгаана ингээ Сансуу подкастын ээлжлэгийн шинэ дугаарыг хэлж байна. Энэ удаагийн дугаар нэлээд онцлогтой. Бид хүн боловсролын бизнесийн талаар тэр дундаа одоо тэр боловсролын салбарт ямар алдаа дутагдал тэрийг байгуулахад ямар хэрэгтэй санаа суух угтун хэрэгтэй байгааг бид бүхэнтэй ярилцгаулна. За өнөөдрийн зочин бол нэлээд онцлогтой. Энэ удаагийн дугаар зочноор их хурлын гишүүн Ж Гал Удар ах маань хүрэлцэн ирсэн байна. Тэрээр бол одоо Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн үүсгэн байгуулагч захирал ажилтаа байгаа. Ингээд энэ удаагийн дугаараа та бүхэн дуустал нь үзээрэй гэж хүсье. Сонирхолтой зүйл ярилцгаулна. Сайн байна уу та? Сайн байна уу? За өдрийн тавлгүй ажил ихтэй байна уу? Ажил ихтэй байна. Аргагүй. Сайхан аварч байна уу? Сайхан аварч байна. Хаврын яадаг сар болж байна. Одоо ингээд 100-ны ихэнх сар гарч байна. Тэгээд цаг агаар сайхан болох нь дээ. Тий, сайн дулаарахгүй л байна. Тий, хаяад нэг бүрхээ. За тэгэхээр таныг бол одоо ер нь ихэнх манай сонсож байгаа хүмүүс маань Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулсан гэдгээр нь их мэддэг те. Тэгэхээр энэ яриа маань энэ чиглэл рүү ер нь хад зайн. Бид нар бол өнөөдөр улс төр гэхээс илүү яг боловсролын салбар дээр санаа зовх гээд байна. Танаас одоо хандж байгаа хүмүүсийн хамтдаа. Тэгэхээр хамгийн ихний асуулт бол одоо юу их гээд байна л та. Ер нь яагаад одоо энэ сургуулийг байгуулах болов гэдгээс эхлэх гээд байна л та. Тэгэхээр одоо нэг юмнаас одоо учир шалтгаан хөврөх гээд байна шүү дээ тий. За намайг тий хүмүүс багшил гэдэг. Сая одоо их хурл дээр ч гэсэн хүмүүс галаа багшаал гэдэг. Галаа гişнэ гэхээсээ илүү. Тэгээ тэр нь ч надад их дотн сайхан санагддаг. Тэгээ би өөрөө багш мэргэжлийг одоо 10 жилийн сургуульд тахтаал сонгосон. Тэгээд одоо ясны багш гэдэг юм уу те. Төгсөөл 22 настайгаас Өдөө аймгаас эхлээл ингээд багшилж явсан. Тэгээ ер нь багшаа бол тасралтгүй хийж явж байгаад Японд бас очиж сураад тэгээд Японд сурж явах үедээ Япон гэж улсын хөгжилд бол атархсан. Тэгэхээр улс гэж ингэж хөгжиж болд юм биш гэдгийг харсан. Тэгээд тэрний нууц нь боловсралд байна. Тэгээ боловсрал нь гэхээр цаана чанартай сургуулиудад байна гэдэг. Иймд очил тэгэл би өөрөө бас тэнд янз янзын амьдрал үзсэн. Зовсон, ядарсан, одоо уйлсан, дуулсан гэдэг шиг. Тэгж явж байгаа л тэгэл хамгийн эцэстээ бол одоо Японоос буцахтаа би нэг сургуультай очино. Энэ сургууль Япон маягийн сургууль энэ Японыг хөгжилд хөдөлсөн тэр юмыг мэдсэн л яг тийм чигийн юм гаргаад тэгээ тэр маань Монголда гэсэн энэ одоо миний тийм хүчтэй мөрөөдөл сэтгэлээс л үүдэлтэйгээр сургууль анх байгуулсан. Зөв. Ер нь бол шалтгаан бол тэнд сураад атаархсан ба шүү дээ. Яг яагаад ийм гоё улсын хөгжилд нь л атаархсан. Зөв. Одоо Японч би зүгээр очисныхаа дараа маш их тод сандаг нэг дугуй унаад ингээ гараад явсан чи хүмүүс автобусны бодол дээр ингээ ойчрлж исэн баг. Автобусны бодол дээр. Тэгээ надад тэр үед бол автобусны бодол дээр хүн ойчрлно гэж байх юм уу гэд ингээ харсан чи ингээ хараад байсан чи хүмүүс нэг юм цагаан самбарын өмнө ойчрлоод байдаг. Зогсох юм байна гэд. Тэгээ очиод цагаан самбарын ингээ харсан чи тоо битчих. 8 цаг 42 ч гэдэг юм 8 цаг 53 ч гэдэг юм уу бүр юм хачин сонин тоо тэг ингээ харахаар цаг минут нь бүр 42 минут гэдэг зогсож байгаад тэрийг хараад энэ 42 гэдэг юу хэлээд нэг цагаа харж байгаад ингэсэн чи яг автобус ирэх цаг тэгээд тэр 1 минутын дотор тэрийг олон хүн зогсож ирсэн ингээ суугаал тэг ингээ яваад гисэн. Үүшээ автобус нь ингэж яваад байж тэгээд тэр үед автобусанд очрол зогсоод автобус цагаар ирнэ тэр гэсэн ойлголт ерөөсөй байхгүй учраас тэгээд ийм зүйлүүд олон тохиолдсон. Тэгээд энэ бүгдээс хөгжил гэдэг чи энэ юм байна гэдгийг хараад тэгээ энэ хаана байна? Энэ хүмүүс ингэж зогсдог болцсон байна. Энэ автобус нь яг цагаар ирээд ирдэг. Энэ бүх юм тэгэл тэр хүмүүсийн боловсрал гэдэг чинь зүгээр мэдлэг биш шүү дээ, тий. Энэ нэг ажлын дадал тэр эрдэм тэр хариуцлагатай байдал энэ бүгд тэр орж байгаа учраас за энийг ингээд сургуулаар дараа нь би ч өөрөө магистр докторт сурсан хүн. Тэгээд дандаа энийг агуулж тэр сурж байгаа юм харахаар гард юм билээ. Тэгэхээр одоо би зүгээр санаа сууя гэдээ гоё нэвтрүүлэг те танах. Тэгэхээр хүн ингээд би бас санаа суусан байна шүү дээ.
хичээл хийгээд магистрийн хичээлээ хийгээд ингээд үзэхдээ тэрийг одоо санаас утсан. Энэ хөгжилтөөгөө энэ яаж холбогдоод байгаа юм те. Одоо би физикийн хичээлээ харьцуулсан судалгаа хийсэн. Японы ахлах сургуулийн физикийн хөтөлбөр, Монголын ахлах сургуулийн хөтөлбөр хоёрыг л зөвхөн харьцуулж байгаа. Тэгээ сурах чиг нь харьцуулж байгаа. Тэгээд ингээ үзээ явж байхдаа одоо физикийн хичээл дээр энэгээр ер нь тэгээд энэ хөгжил рүү энэ яаж явагдсан болоо гэдэг санаа сууна гэдэг шиг тэгээд тэрийг харж явсан учраас миний сураад байсан юм эргээд намайг нөгөө сургууль байгуулад ч юм уу өнөөдөр би одоо боловсролын салбарын төлөөлөгөөд улс төрч гэдэг ингээд яриад явах үед тэр нөгөө судалж исэн судалгаа маань өнөөдөр гээл надад уншиж исэн зүйл маань хэрэг болоод байгаа байхгүй юу гэдгийг бас хэлжээ. Зүг. За, ёстой жинхэнэ утгаараа санааг сууж их орондоо өвтлэн иржээ гэж. Тэгэхээр нэг тэнд сураад одоо тентхийн одоо юу гэдэг нь бидний хэлдгээр мэдлэг ноу хау гэж ярьдаг тэднийг авчираад энд сургуулаа байгуулах болсон байна. За тэгээд Монголд сургууль байгуулах процесс бол тийм амарч одоо хурдан болцоог л баг. Тэгээд тэнд одоо ямар их бэрхшээлүүд гарав таас нэг сайхан дэлгэрэнгүй тайлбарвал эхлээд ингээд ирлээ барилга зөндөө юм болж байгаа шүү дээ. Тийм би чинь тэгээ хамгийн гол нь хараад байгуулна гэж хэлсэн чинь хараагүй ирээгүй багт байгуулсан болсон. Хамгийн бүр хэцүү нь. Тэгээд тэрийг яагаад чадсан бэ гэхээр нэгдүгээрт би одоо санаа сууя гэдэг подкаст тэгээд санаа суудаг их чанартай хүмүүс сонсдог гэж сая сонслоо. Тэгээд ийм голоо сонсохгүй ч гэсэн ямар ч байсан бизнесийн санааг авъя гэдэг. Тэгээд хүнд ийм цаг хугацааны учрал гэж юм бас их чухал байд юм гэдгийг санаа сууж байгаа хүмүүс сайн мэдэх хэрэгтэй. Яг ингээл энэ нэгшинд ер нь одоо л хийвэл яг болох юм байна гэсэн ингээд өөрчлөлт мэдрэгдээд ирсэн үед бол өстө мөнгө төгрөг одоо өөрөө оюутан байж шít. Гадаа Японд суугаад байгаа оюутан мөртлөө Монгол сургууль байгуулах гэдэг шít. Хинээс толгонд орохгүй. Гэхдээ бол надад тэр мэдрэмж ягаад ч ингээд нэг дэмжлэг тусалцаа нэг сайхан хөрсөөр би болсон үед би тэр тайминг тэр цаг хугацаагийн тэр их шинг ашиглана гэдэг юм айгуу чухал. Тэгээд тэрийг тэгэж ашигласан. Тэгээд ер нь бол ингээд юм байгуулах гэж байгаа юм бол ирээдүйд энэ маань ямар болох юм гэдэг нэг тийм өөрийн итгэл үнэмшил би нэг юуны төлөө хийж байгаа гэдэг тэр том итгэл үнэмшилж байгаа. Тэрс энийг би ингээд тэзүү гэдэг шиг хэлээд техник эдийн засгийн үзүүлэлт гэдэг тооцоо биш төлөвлөгөө гаргаад за сургуулийн барилга барихад хэдэн төгрөг орох уу тийм мөнгөний одоо надад хэдэн байна би хэдийн гарах уу энэ гэж тэр тооцоо моцог бол би ард нь орхицсон шүү. Тэрийг бодоогүй. Энэ би энэ сургууль байгуулснараа энэ сургуульд сурсан хүүхдүүд маань төгсч гарч ирээд их мэдлэг боловсралтай тэр тэргээр энэ улс орныг хөгжүүлэхэд нуруунд өөрч явах хүмүүсийг яг л энд байгуулах юм. Би тэгээд тэрийг яг байгуулгаад байгаа нөгөө уншаад байгаа судлаад байгаа юм маань намайг бүр ингээд дотор үеийн минь арзалзуулаад байгаа учраас яг энийг тэрийгэл бүр яарч хийх юм болоод тэгтлээ хэд хэдэн нөгөө миний би чин тэрэндээ орцсон хүнд итгэл үнэмшилтэй ярьсан. Би бол гоё ярьж чадахгүй. Тэрийг бол би мэднэ. Одоо ч гоё ярьж чадахгүй. Тэ уран зэцэн гэсэн үг шүү дээ. Гоё ярихгүй. Гэхдээ үнэн ярьдаг. Тэгээд сэтгэлээсээ ярьдаг. Энийг байгуулснаар яах гэдэг юм. Юуны төлөө энэ сургууль байгуулад байгаа юм. Би нэг сургуультай болохын төлөө байгуулад байгаа юм. Эсвэл сургуулаар байгуулж бизнес хийх гэдэг юм уу ч гэдэг юм. Нэг тийм ингээд янз янзын санаа байж нэр хүнд олох гэдэг юм. Биш би сургуулийг байгуулад төгсөгч хүүхдүүд маань яг данаад Японы энэ боловсролыг олоод яг зөв иргэн хүмүүс болоод тэр байтугай улс эх орныхоо төлөө нийгмийн төлөө хариуцлага хүлээж явуулах энэ хүмүүсийг гаргана гэд тэрийг бүр ингээд дотроо өөр ингээд бодсоороход бүр өөрөөс ингээд энд хүн асуугаад одоо санхүүгийн дэмжлэг үзүүлээ тантай хамтраач гэж санаагаар асууж ирсэн ч гэж магадгүй. Тэгтээ тэр нь биш. Би нэг хийх гээд байгаа юм. Ирээдүйд гараад юу болох юм гэдэг юмдаа дотор нь орцсон үнгээ яриад тэгмэд хүмүүс ингээд надад их нилээ татагтаад байгаагаас ойлгоод тэр байтугай за одоо чи би ягаад нөгөө хурдан байгуулсан бэ гэхээр магистр төгсөх үедээ би энэ яриа бий болохгүй юу? Магистрийн 2 дугаар курс. Тэгээд докторт би дэвшээд орчихгүй яхаад. Тэгэнгүүт нөгөө яг магистрийн үед айгу хүчтэй ингээд дэмжих гэжсэн хүмүүс маань чи ингээд дахиад докторт орлоо. Хийж одоо дахиад 3 жил штэ тий. Тэгж байгаа ядж хаад нөгөө сургууль нь би Ямагата их сургууль сураад Ямагата гэж аймагт амьдарч ирсэн. Тэнгүүд Тоохоку гэж их сурвал Ямагата нөгөө доктор нөгөө програм байхгүй. Докторийн програмтай Тоохоку гэж их сургууль руу явж байгаа юм. Тэр нэг 50 гаруй километрийн зайтай бүр Мияги аймаг Синда хот гэд бүр өөр хот болчихж байгаа. Гэхдээ яг Японч нөгөө нийтийн тээвэр хөгжчихсөн. Тэгээ учраас автобус ч байна, галт тэрэгч байна, их амар цагаараа явчихна. Тэгээ тэр хооронд надад явхад тэгээ би нөгөө гэр бүлтэй очисон учраас гэр бүлээ аваад нүүж чадахгүй орхисон.
Тэгээ нөгөө надыг чи нөгөө магистрийн 2 дугаар курст тэтгэлэг өгжээс нэг байгууллага юм л да. Rotary клуб байгаа. Тэр хүмүүс одоо ингээд бүр ингээд надад чи миний мөрөөдөл дотор орсон шиш гэдэг ингээд тэгээ би одоо магистраа төгсөөд харьлаа тэгээ байгуулна гэж хэлсэн чи харихаа бага докторд явчихгод нөгөө нөхдөж жоохон сэтгэлээр унсан байдалтай ахаад өглөөгдөх нэ штэ гэд бүгдээ ингээд нэг асцсан байсан байхгүй юу. Тэгээ тэр ихшинд нь би тэгээд тэрийг тэмээ доктор төгсөөд явъя гэдэг нэг тайминг биш цаг хугацаа шүү дээ. Өгөө би оюутан багтаач байгуулж болно гэдэг. Тэгэхээр би санаа суух гэж байгаа хүмүүс тэр өөрт бодогдоод энд нэг хэдэн хүн дэмжил да хамтрал да чиний гоё мөрөөдөл гоё байна. Чиний мөрөөдөл бол миний мөрөөдөл гэд нөгөө хүмүүс чи хэлээд өөр тэгэж орж ирсэн байхгүй миний юмд. Тэгээ ороод ирсэн хэдэн хүнтэй. Тэгээ байгуулчмаар дотор өөрт багтаад байдаг. Гэхдээ тэр багтчихсэн өстой худлаа байсан юм лээ. Нөгөө Тэзүү гэдэг юмгүй багтчихсэн юм чи үнэхээр тэзүү хэрэгтэй. Яалтчгүй төлөвлөгөө санхүүгийн тооцоо хэрэгтэй. Тэгээ тийм тооцоогүй бодсон юм чи бол дараа нь зовоосон л доо. Тэгж ягаалсан. Тэгээ би эндээс бол нэг юм ойлгож авсан. Та сая тайминг гэж хэлсэнтэй яг цагийн тохиолдолд мэдрэмж үйл тэрийг алдалгүй хийгээрэй гэж шүү дээ. Энэ айгуу гоё бууж ирж атгаж авна. За тэгээд доктор сурлаа. Тэгээ хажуугаар нь та сурж байхдаа байгуулад яг Монголд ирээд эхлүүлсэн юм уу? Энд хүн захиж үлдээсэн үү? Энд дэх процесс юу болсон бол? Яг үнэ. За тэгээд нөгөө санаа суuna гэсэн шүү дээ. Би магистр дээр физикийн боловсрал харьцуулаад байсан чинь тоогоогүй их сурвалжаа докторантор оронгуудаа шууд өөрийнхөө хийх гэж байгаа юм. Би магистраа төгсөхөд би Монголд очиод ямар сургууль авах вэ? Ахлах сургууль авах. Одоо Японд бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль гэдэг тусдаа тэгээ дээд сургууль, коллеж гэдэг шүү дээ. Тэгээ энэ дотор сургууль байгуулах гэдэг чинь бүгдийг байгуулах гэдэг юм уу гэдэг юм байхад энэ дотроос ахлах сургууль сонгож авчих. Гэдгээ сонгоцсон. За тэгээд тоогоогүй их сургуулийн докторийн ажлын сэдвийг Монголын ахлах сургуулийн curriculum-ийн шинжилэл гэдэг. Нөгөө санаа суудсан. Хийх гэж байгаа судалгаагаа нөгөө ирээдүйд байгуулах сургуулийнхаа сэдв рүү оруулж ирээлээд ийц. Тэгээ ахлах сургуулийн curriculum-ийн шинжилгээхээр манай ахлах ангичин манайх ч ахлах сургууль гэж байхгүй шүү. Ахлах анги гэж байсан. 2000 оны юм ярьж байгаа ш. 99 оны юм ярьж байгаа шүү. 99 онд орж ирсэн. Тэр үед л 9 10 дугаар анги л гэж байсан. 10 жилдээ байсан. Тэгээ 9 10 дугаар анги ахлах анги. Тэгээ би ямар юм өрөөцсөн бэ гэж 9 12-ыг тасалж аваад ахлах сургууль авах л. Тэгтээ 3 жил болгоё. Тэр үед бол би нэг юм мэдсэн. Монголын 10 жил төгссөн хүүхэд гадаад ихтэй сургууль явуул ихээр жилийн дуу. Тэгэхээр тэр жилийг 9 10 гэдгийг би ядаж 11 болгодог юм хий. Монголд анхны бие даасан 3 жилийн ахлах сургууль байгуулъя. Тэгээ энэгээр инновац байхгүй юм чиээс. Боловсролын салбарт хийсэн том инновац тэгээ хөтөлбөр нь юу болох юм гэдгийг тэр нөгөө физикээ үзэж явахдаа нэг санаас болсон байхгүй. Бид нар чи физикийн хичээл мундаг Орос школтол гэдэг. Би математикийг бас харьцуулаад ингээ харахаар үздэггүй сэдвүүд гарч ирдэг байхгүй. Яалтчгүй жил дутуу учраас жишээ нь комплекс тооч гэдэг юм уу, тэг матриц ч гэдэг юм ингээд одоо эргэлт мөргөлтийн импульс хадгалагч хууль мөргөлтийн коэффициент ч гэдэг юм уу. Тэгээд яалтчгүй дээд сургуульд орж үздэг юм тэнд ахлах сургуульд үзээд байна. Тэрийг бид нар ахлахтаа үзэхгүй бол шууд гадаад ихтэй сургуульд явж чадахгүй болчих шал. Тэр шалгалт өгөө тэнцэхгүй шүү дээ үзээгүй юм бол гэдэг санаан дээрээс тэрийг оруулж ирсэн. Тэгтээ дуусчээд байгуулна гэдэг утгаар бол сэдвээ аваад орсон юм байгаа шүү. За тэгээд орж ирсэн нөгөө Rotary клуб Ямагата хойд Rotary клуб гэж байсан. Надад нэг жилд итгэлэг өгсөн хүмүүс. Тэгээд тэр итгэлэг өгсөн клуб дээр би нэг очиж уулзаа гэдэг ирсэн. Нөгөөдөл маш хийжээс сонирхолтой залуу сайн байна уу яасан юм гэдэг. Тэгээд тэн дээр би орж ирээд миний сэдв энэ болсон. Би харихтаа хийх сургуулаа ингэсэн тэгсэн гэдэг юм а. Яг тэрэн дээр ингээд олонных нь өмнө ярьсан. Тэгэхээр энэ жил ингээд дахиад хэдэн жил болох нь гэдэг нэг асуудаг байхгүй. Тэгэхээр би зөрүүлээд оюутан багтаа хийж болно гэдэг баг. Өө тийм үү гэд. Тэгвэл тэгээд хийж болох боломж байдвал хийн штэ энэ хөгжөө наргантай ярьж исэн юм байлээ. Тэдний яриа. Би ч нөгөө итгээд байдаг. Япон хүний чинь тэгэж хэлсэндээ яг байна гэл. Тэгтээ хэлсэндээ байсан. Тэгтээ намайг нөгөө оюутан хүн дэсэрч очиод гин гүйж очиод энэ сургууль байгуулах төлөвлөр гаргаад ингээ хийчихнэ гэж итгэхгүй байхгүй. Тэр боломжгүй шүү дээ энэ чинь. Боломжгүй. Японы сэтгэлгээр боломжгүй. Боломжгүй тий. Тэгээ Монгол ч гэсэн тэгэл ер нь боломжгүй дээ гадаадас орж байгаа юм гэж одоо. За тэгээд ирээд яг нэг дотроо тиймтэй хүн чинь бид нэг зуны амралтаар ирсэн. Тоогоогүй их сургуулийн докторт орсон. 99 оны 4 сард хичээл маань эхэлж байгаа. 4 сарын 1-нд. Тэгээ би 8 сард Монголд ирсэн. Эренгүүтээ нэг 7 чамлуу хэд чам байдлаа. Тэгээд
нийслэлийн боловсролын газар орно. Би ирээдүйд сургууль байгуулах болсон. Боловсролын газараар орсон. Тэгээ ороод сургууль байгуулах гэсэн ингээ хүмүүсээр ороод асуугаа явсан чинь 100 ч байсныг хэлэх үү, тоодогч хүн алга юм байдгүй. Тэгээ гараад яг ингээ хаалган дээр том зарлал байсан. Хувийн сургуулийн байгуулах хүмүүсийн газар зарна гэсэн. Оо за. Тэр нэг цаг хугацаа гэдэг чинь нэг тий ингэж гарч үүсдэг юм байлаа. Тэгээ яасан гэхээр нөгөө юугаа харсан. Зарлалыг сайн уншсан чи 3 газар зарна. Одоогийн сант сургуулийн газар байгаа. Хобби биш нэг герман сургуульчин 11-т Гёте сургуулийн газар. Тэгээ одоо манай шинэ Монголын газар. 13 газар тий. 13 газар. Энэ 3 газрыг дуудлага худалдаанд оруулна гэсэн зарлал хийчихсэн. За. Тэгээд сургууль байгуулах хүмүүс ийм бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй гэл баахан жагсаалт байгаа шүү дээ. Тэр мөр нь ингээд дараа нь судалж аваа. Тэнгүүд гүйж ороод хүмүүсээс энэ зарлалаа шүү гэж харуулж хагаад тэрийг олж аваад тэгээд сургууль байгуулах ажилдаа орсон. Тэгээд тэр нь 9 сарын 10 хэдэн жилээ дуудлага худалдаа орох өдөр нь зарлалцсан. За тэн дээр бол яалтчгүй их чигээ оруулсан. За тэгтээ бол ингээд намайг Японд жанчив гэж дууддаг байсан байхгүй хүмүүс. Жанчивын гал удрах шүү дээ. Овгоор дуудаад. Тэгээ хилгэд амар. Гад удрах нь гару бадрахаа болчиход байгаа. Нөгөөх нь жанчив. Тэгээ жанчив сан гэдээсэн. Тэгээ би аавдаа бас хэлсэн. Аваа надад таны нэрээр дуудсан юм байгаа. Би ч одоо Японд ярьж жанчив штэ. Тэгээд та одоо энд ороод дуудлага худалдаагаар та өөрийнхөө нэр дээр энэ газрыг авах хэрэгтэй байна. Би сургууль байгуулахаар болсон. Олон хүн намайг дэмжиж байгаа, ингэж байгаа. Гэхдээ хүн одоо докторт сурж байгаа. Тэгээ 3 жил юу байхад төгсөж байгуулж байна. За тэгээд манай эгч л одоо бас төрийн албанд хийдэг бас гайгүй хөдөлгөөнтэй. Тэгээ эгчийг очиж гуйж байгаа. За эгч минь энэ дээрээс та гүйж явж байгаа дүүдээ нэг ингээрээ. Тэгээ эгч аав хоёр бол үүргээ сайн биелүүлсэн. Дуудлага худалдаанд ороод. Дуудлага худалдаанд газар авчлаа гэдэг. За тэгээд газар авцсан гэдэг чинь хөдөлгөөсөөр гуулгах юм лээ. Нөгөө цаг хугацаанд мөрөөдөл яваад байсан юм чи яг газар аваад гэрчилгээ мэйл ороод ирэхтэл мэйлэр гэрчилгээний хуулбар ороод ирэхтэл за тэгэл юм эхэлж байгаа юм да. Тэр нь тэгээд 9 сарда эхэлсэн. Тэгээ би шууд 9 сард нь 99 оны 9 сард нөгөө клуб дээр давхад ицсэн. Ахаад би ирсэн. Надад ирэхэд их дуртай. Хөрөдөр гэсэн. Тэгээд тэн дээр очиод за би та бүхэнд амласан. Оюутан байх үедээ ч гэсэн байгуулж болно гэж хэлсэн. Гэхдээ бол би төгснө гэдэг бодолтой өөрөө яваад байгаа шүү. Гэхдээ нөгөө хүмүүс энэ дэр гээд оюутан багтааж болж болно гэсэн. Би ингээ газар аваад ирлээ. Гэрчлэгээ үзүүлээ. Тэрийгээ тэгээд ярьсан чинь нөгөө хүмүүс гэсэн чи тэгээ ямар сургууль байгуулах юм гэхээр нэг 3 давхар 3 ангитай гэж байгаа юм аа. Нэг одоо 9-3, 10-3, 11-3. Гэхдээ ахлах сургуулаараа 1-ийн гэж ярьдیں۔ 1-р анги, 2-р анги, 3-р, 3 ангитай 3 бүлэгтэй 9 юутай. Тэгээ 9 ангитай 3 давхар жижигхэн байшин барина гэд би зөвхөн төсөөлж байгаа юм аа ярьсан. Тэгсэн чинь нөгөө хүмүүс чинь шуугилдаал оос гоё байна гэжсэн л одоо цөмөр ягаад чи нэг тооцоо хийгээд ирдэл гэж шүү. Тэгэхээр за бас орох нь гэж одоо тооцоогоо хийгээд авчираад өгсөн. Тэгсэн чинь 300-аад мянган доллар гэдэг нэг тооцоо гарч ирсэн. Нөгөө тэл чинь чочоод юу вэ? 9 ангитай тэг ийм одоо тэгээ тэр үед нэг ийм жоохон мод байсан юм билээ Японд. Ямар мод байсан гэвэл Филиппин ч юм уу одоо Няммар улсад ч юм уу те хүмүүс сургууль байгууллаа гэдэг. Нэг хүн очиж сургууль байгуулж идсэн юм. Тэгэхээр тэд нар чи яадаг вэ гэвэл халуун орон. Ханан нэмгхээ хантаа тий. Тэгээд нэг дээвэр нь байгаад нэмгхээ цонхтоо тэгээд нэг жохоо юм анги байгаа. Дулаалга энэ төр гэж аах. Манай Монголын барилга нь хямдхан болно гэсэн чинь манай Монголын барилга чи тийм үнэтэй. Тэг яга үнэтэй байгаа юм тий. Ханан 64 штэ гэж үзүүлсэн чи. Хээ 64-ийн ханаа гэж байгаа. Нэгдүгээр Төвпигаар 64-ийн зузаантаа барина гэдэг чи яагаад гэсэн чи үүлдээ хасах 30 гараа шүү. Хасах 40 шүү. Тэгээ паар гэж байна. Хаа гэд нэг хүмүүс ч паар маар гайхаад ингээд явсан. Тиймэрхүү зүйлүүдээр одоо ажил маань эхэлж исэн юм байна. Тэгээд нэг юм мөнгөнд үхэлсэн. Нэг газрын гэрчлэгээ үзүүлсэн. Тэгээ нөгөө хүмүүс маань сандралцсан. Тэгээ сандард юм. Нөгөө дүүл чинь яасан гэсэн. Тэгэл тэрэн дээр л нөгөө Японы чанар л гард юм байл л дээ. Тэгээ бид нар тэгээд дотны хүмүүс маань хэлсэн. Манай клуб ингэ сууж агаад нэг 20-30 мянга за өсрээ 50 мянган доллар дотор барьчаа. Яаж хийж байгааг бид нар бас барьчих болох юм байна гэж бодож байсан чинь наадах чи 300 гаруй мянган доллар болоо авчлаа.
За энийг бол бид нар дийлэхгүй боллоо. Нөө за тэр ч аргагүй хаа гэж бодоол байж исэн чинь. Гэхдээ бид нар гараа өргөхгүй Бид нар сургууль дэмжих зөвхөн манай клуб биш, өөр клубүүдэд хандъя. Дээрээс нь ахаад юу хий? Ард түмэн зүгээр иргэдэд хандъя, хөдөлгөөн өрнүүлээ. Бид нар баган нэгийн холбоо гэж холбоо байгуулъя. Тэгээ бүр нэр мэрээ бодсон. Тэр нь ямар очиртайг бол Японд бол байшинг мотор барьдаг. Нэг багны хэмжээ. Ингээ мотор барьдаг баган чи байшин чи яадаг бол багнууд босгочдөг модон багна. Тэгэхээр нэг багны хэмжээтэй хувь нэмэр оруулъя гэдэг утгаар бид нар ингэж баган нэгийн холбоо гэж Хашра Иппоно Кай гэж нэртэй. Тэгээ нэг гоё нэр гаргаж ирээд тэгээд нэг багны хэмжээтэй хувь нэмэр, нэг баганд хувь нэмэр оруулъя гэдэг нь нэг хүн жилдээ нэг хандив үргэе. Жилдээ $1,000 буюу $100. Тийм ээ. Бүтэн жилдээ нэг. Тэгээ 3 жилийн турш $100 $300 өгье. Одоо тэр чи Японы цалинж нэг $3,000 $2,000 байж байгаас хамгийн бага нь $2,000. Тэгээ 5,000 10,000 авдаг хүн зөндөө. Тэгээ тийм $3,000 авж байгаа хүн чинь жилд $100 өгье гэдэг бол тэр хүнд ямар ч тийм хүндрэлгүй шууд өгж болох мөнгө учраас гээд би бас аминдаа тийм хэлэхэд ийм их цалин авдаг ийм хүмүүс өж $100 мөгж бодож байсан үе нөгөө бас би. Тэгээ $100 ч одоо яах вэ гэдэг нэг одоо нөгөө юугаа байгуулах гэж байгаа хүн юм чинь. Тэгээд эхэлжсэн түүхэн нь бол ийм байгаа юм. Тэгээ нөгөө хүмүүс маань голлоод тэгээд хүмүүст хэлсэн. Тэгээ би чи айгүй их танилтай хүн байсан. Нөгөөдөл маань надад гайхсан. Чи ямар их танилтай юм бэ гэд. Зүгээр нэг оюутан мэдтэй гэд. Би ягаад их олон танилтай байсан бэ гэвэл 4 охиноо дагуулад очсон. 4 охин маань ингээд сургууль сурж байгаа. Сургуулийн эцэг эхчээд гэж байна. Тэгээ Японы эцэг эхчүүд чинь тэр зөвхөн нэг ангиараа гэдэг юм шүү дээ. Үеэрээ. Тэгээд тэр үеэрээ гэхээс гадны Монголоос ирсэн хүний яриаг сонсъё гэдэг нэг их гоё соёлтой. Тэгээд надад хит ураад энд танилцуулсан. Тэгээд сургуулиуд Монгол сургуулийн тухай сонсъё гэдэг нэг юм ярина. Надаар. За Монгол сургууль гэхээс ер нь монголчуудын морь ундаг, сумоо өрөлддөг. Тэр сур харавдаг, наадмаас ихлээд. Тэгээ нэг гэрт амьдэрдэг, мал малддаг. Тэр юм чи маш их сонирхдаг. Тэгээд Японы сурах чиг сүхийн цагаан морь гэдэг гоё тийм домог 2 дугаар ангийнх нь байдаг. Тэр нь бол нөгөө хөхөө намжлын домог л доо. Морио хуур яаж бий болсон тухай. Тэрийг тэгэхээр Япон хүн болгон 2 дугаар ангидаа үздсэн гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэрнийхээ юугаар хүн болгон тэг нэг сайхан морь унаад тэг нэг сайхан хуур хөгжин бий гэдэг нэг ойлголттой болсон. Тэрийг яриулах гэж их дууддаг. Тэгээ би ингээд тойроод их ярьсан байхгүй сургуулиудаар. Тэгэхээр танил ихтэй нөгөө захирлууд нөгөө эцэг эхчүүдтэй би нөгөө танилцуулга ингээ явуулнаа айгүй их олон хүн цугласан бас. Бас өөрийн хүчээс манай клубийнхэн одоо ротор клубийнхэн маань их баярлж ирсэн. Тэгэл одоо хандив цуглуулж эхлээд явсан. Гэхдээ бас нэг санаа суух юм бол хандиваар юм бүтдэггүй шүү гэдэг. Бидэж авсан байх гэж бас. Тэгээд бүтдэггүй шүү гэдэг би одоо дараа нь ярьж igi те. Хүмүүс нэг хандив цугланаа гэвэл хандиваар юм хийх юм байна да гэд. Би бол өөрөө тэрэнд итгээд хийгээд тэгээд одоо балдарсаа. Шууд бэлэн хүлээлттэй байж болохгүй нь шүү. Одоо болчихно гэдэг хандив нь ч бас нэлээ эдрэгтэй асуудал ах юм. Тэгвэл би сая таны ярианаас нэг газар авсан гэж хаад газар авахд нэг гарааны хөрөнгө хэрэг болно одоо тийм. Тий. Тэрийг хувьсаа гаргасан баг тий. Яаж авсан болов? Тэр нь $3,000 байсан. Тий. 300,000-аар барих гэдэг нь $3,000 орчим доллар. За нэг ирэх биш нэг ах トゥ хүмүүс байж байна. Тэрийг бол нэг гарах хөрөнгө бид нар гаргаад дуудлага худалдаанд орсон. Тэгээд дуудлага худалдааны 3,100 ч болдог лөө. Нэг тийм болсон. 100-аар нэмэгдээл авсан л гэж ярьдаг. Тэр чинь үн хайлтж байгаа шүү дээ. Үн хайлтж байгаа. Гэхдээ ингээд нэг орж ирдэг үн хаяад авдаг юм байгаагүй. Тэр үед тэр сургууль байгуулах хүн гэж байхгүй. Тэгэл тэр 3 хэсэг газар зарсан гэж байсан. Тэгээд зөвхөн манайх тустай. Би одоо яг тэр хэсгийг би өөрөө Японд байсан болохоор сандгүй. Таны аав их ч хоёр сайн мэдсэн. Аав их ч хоёр орсон. Аав сайхан дээлээ өмсөөл айгуу догдлол очсон гэдгийг тараад сонсч ирсэн. Ихчээс догдлол аавыг оруулсан. Тэгээд аав нэг өндөр настай тэтгэвртэй. Одоо миний насн дээр л байсан юм болоо да. Миний нас шаа чинь 70 байсан юм дэр. Том зүйлийг эхлээ тавих гол хэцсэн байх шүү дээ. Бүх юмний үнц бол дээр ш газар бол тий. Тэглэгүй яах вэ? Тэгээд би одоо аавхаа нэр дээр авсан одоо их бэлгшээдгий. Тэгээ манай ах би чи ах トゥ эсвэлээ. Өө зөө. Тэгээ дээрээ хоёр ихчтэй айлын том хүү.
Тэгээ бид нар ер нь бүгдээрээ л миний сургуулинд манай ахтай нар чи матгсан гар шиг сайхан хүмүүс. Одоо ч гэсэн ингээл би энийг сайхан дэмжиж явдаг юм хүмүүс л. Тэгээд тэр хэд маань маш их зүтгэсэн. Дүүнер маань, хүргэн ах маань. Цэргийн дарга хүн байсан. Тэгээд цэргүүдээ авчирч хашаа машаа барьдаг. Тэгээд тэндээс айлууд энэ төр нүүлэх гэдэг. Монголд бол өстой ард байхгүй. Чиний л асуугаад байгаа. Яг үнэ би тэнд байгаад байдаг. Хичнээн тэндээс ингэдэг. Одоогийн шиг нэг интернетээр юм чөлөөтэй ингээд нүрээ хараад ярьцдаг юм. Тэр болгон хөгжөөгүй. Нэг мэйл л бол нэг хараа аваа гараад ирсэн. Мэйл бичдэг л тийм л үе байлаа шүү дээ. 99 он, 2000 он. Тэгээд сургууль маань 2000 онд байгуулагдсан шүү. Жилийн дараа. Би докторийн 2 дугаар курст багтаа. Тийм үү. Тэгэхээр сургуулинд бэлэн болж байгаа та тэнд стил сурсаар байсан байна шүү дээ, тий? Сурсаар л байсан. За тэгэхээр наашаа их ирсэн. Дундуур нь л ирсэн байна. Сургууль маань жоохон миний сурах нөгөө докторийн ажил маань жоохон дампуурсан. Хаягцэг. Гэхдээ бүр төгсч чадаагүй. Миний нэг үйлэхэд. Тийм үү. Тэгээ одоо энэ чинь тэгэл бас сургамжтай. Гэхдээ яг хөө докторийнхаа зэргийг хамгаалт тэндээ сурах уу? Шинэ Монгол сургуулаа байгуулад эндээ ингээд зүтгэх үү гэдэг энэ хоёр сонголтын дээр би сургуулаа сонгоцсон. Би тэгтээ тэрэн дээр бол алдаагүй гэж боддог. Тэгээ тэнд нэг яг хөө төгсч чадаагүйгээс болоод нэг сэтгэл нэг юм байдгийн үлдсэн юм. Гэхдээ би одоо тэрийг нөхөх гэж байгаа. Би одоо яг Японд докторантурд сурж байгаа. Яг одоо энэ нас. Өнөөдөр шүү би. Яг одоо цаг дээр. Яг одоо цаг дээр сурж байгаа. Би одоо 62 та хүн байж байна. Тэгээ ер нь хамгаалчих гал яваад байгаа. Тэгээ яг бас нэг санаа сая гэдэг юм дээр тэгээ хүн нэг ингээд хүсч явсан юм биш үү? Би чи магистрт сураад доктор хамгаалчих гээд дэвшээд орж исэн биш. Гэхдээ яалтчгүй шалтгаанаар би болсон юм биш энэ сурч чадахгүйгаа. Яага болсон бэ гэдэг ч гэсэн одоо дараагийн ярен дээр бол бас гараад ирэх байх л та. Тийм байна. Тэгээд үлдсэн хүн чинь нэг дотор юм үлдчихэд тэрийг тэгээд орхиж болохгүй. Би залуу наснда тэгэхээр би 37 таа байсан. 37 наснда би доктороо хамгаалчих гээд явж байгаад хамгаалаагүй орхисон шүү тэгээд би яг Монголдо доктороо хамгаалсан хүн. Тэгтээ нэг Японд чи хамгаалах га байж исэн шүү. Тэрийг нэг хүндэтгэх шалтгаан гэдэг шиг орхисон бол тэрийг нэг энэ наснда нэг хийчих юмсан гэж бодоод яваад байдаг учраас би 57 наснда дахиад докторантурт элсэж ороод одоо ингээд 5 жил сураад явж байна. Одоо ер нь төгсөж байгаа. Докторийнхаа юм өмиг бол хийцэн. Тэр сургууль нь өөр Нагоёг их сургууль сурч байгаа. За тэр ч одоо бүр одоо цагаар явчлаа уучлаарай. Тийм байна. За тэгэнгүүт одоо ингээд тэнд сурж байгаад Монгол руу наашаа ирээл наашаа бол зөндөө ажил болсон баг. Тэгэхээр та түрүү хоёлаа ярьж байгаад орхисон нөө одоо сургууль босгоход $300,000 хэрэгтэй. За 40,000-ыг бол босголоо. Тэгэд үлдсэн хэсгийг хандив явуулах гэж үзлээ тий. Хүн болгоноор нэг багна гэ тий. Тэгэд бас дахиад цаана мэдээж дутцал байгаа тий. Ер нь энэ санхүүжилтийг яаж бий болгож сургуулаа бүтээн байгуулваа. Тий, тэгэд яг хөө 3,000-ын юугаа гаргаад авсан юм байна шүү дээ сургууль өөрөөсөө. Газраа авцсан. За тэгэд нэг 10-аад мянган тэрийг бол гаргасан. За тэгээ суур нөгөө барилгын эхлүүлэх зураг мураг хөөцөлдөх гэх техник нэг хэдийн юмнууд байж ш. Тэгээд нөгөө хүмүүс маань би нөгөө 10 сард очиж ярьж байгаа юм клуб дээрээ. Тэгээд баг нэгийн холбоо байгуулад ингэж явангуудаа тэр хүмүүс чинь 12 сар гэхэд байгуулсан. Холбоогоо байгуулах хурлаа хийж эхэлсэн. Тэгсэн нөгөө миний нөгөө танилуд гэдэг чинь тэр цөөхөн хүн ирнэ гэж хэлсэн чинь нэлээ олон хүн 200 300 200 хүн ч нөө ирдгийн. 100 гаруй хүн эхлээ 100 гаруй хүн байсан. Тэр хүмүүс ирээд яриад дэмжигээд ингээд оронгод манай хүмүүс ч хурам аваад за тэгвэл хандив мандивгээ хизээ цуглуулах уу гэд ерөнхийлөгч холбооныхоо ерөнхийлөгчийг дид ерөнхийлөгчээ сонгоод нарийн бичгээ сонгоод тэгээ 2 сарын 1-ээс хандиваа цуглуулж эхлэе. 20 оны 2 сарын 1-ээс гэж бүр ингээд Японч ингээд хугацаа төлөвлөдөг байхгүй. Тэгээ цуглаал за одоо ингээд эхлээд барихгүй тэгээ сонингоор гаргая энэ тэ нөгөө телевизэд орж яриа NHK энтерд ороо яриа өгөөч мөгөөч гээд тэгээ намайг чинь сонин монин гаргаал энэ тэнд ингээ сайхан явсан л даа. Тэгээд 2 сарын 1-нд хандиваа цуглуулж эхэлсэн. Тэгээд тэр хүртэлх хугацаанд нь нэгэн хандив цуглуулах хугацаагаа заагаад ирэнгүүт би ч хөдөлж эхэллээ шүү дээ. Барилгын зураг зургуулад барилгын компаниуд сонгон шалгаруултаа хийгээд 95 сарын 1-ээс хэдүүлээ эхлэе ажиллаа. Хандив мөнгө ер нь тасрахгүй ороод ирчихнэ л гээд би чинь өөрөө итгэцэн яваад байгаа шүү дээ. Хандив чийс 300,000 чи шор гэдэг. Тэр ингээд итгэцэн явсан. Тэгээд бэлтгэлээ хангаж байж байгаа хандив цуглуулж эхлээл хандивч эхний сар марал сайн орсоо нэг
50-60 мянган доллар молор цуглаж муулаа сармаар тэгмэд одоо энэ сайн явах юм даа гэдэг. Гэхдээ ер нь хандивар эцэстээ нэг 100 мянга цугласан. Тэгэхээр нөгөө хандивар юм хийхгүй байна гэдэг чинь. Тэгээд Монголд орж ирээд нөгөө мөнгнөөс эхнээс нь ингээд явуулж орж ирээд нөгөө компани ч гэсэн одоо хийж эхлээл ингээл байжсэн. Нэг давхрын каркас цэцгээд мөнгөнд туссан. Тэгэл тэнд зарцуулагдав. Тэгэл тэнд зарцуулагдаад нөгөө юм маань дуусаад би одоо Монголд байгаа хүмүүс авлигдсан болно. Одоо нөгөө хандив өгж байгаа хүмүүс юм шахаж болдго юм байл шүү дээ. Хандивар юм хийнэ гэдэг чинь. Хөөе хандив чинь хүрэхгүй байна. Ахаад хандив өг гэж хэлж байна. Сайн дурын үндсэн дээр явж байгаа. Сайн дурын үндсэн дээр байгаа. Шахаж болдгоо. Тэгээд тэр чинь тэгэл ер нь зогссон доо. Ер нь зогслоо доо гэдэг юм болсон. За тэгээд тэнд нэг их гоё үйл явдлууд болсон. Бас тэгээд нэг ах маань гэдэг хүн байсан байхгүй Япон ах гээд манай Монголд ирчээд манай аавтаа уулзчаад аавыг хараад уйлаад миний аавтай адилхан байна гэдэг. Тэр нэг жилийн 2 жилийн өмнөх явдал ш. Тэгээд энэ миний дүү боллоо. Би одоо энэ гал одрахыг одоо ингээд дэмжин гэдэг сүнжүүлээс ерөөс орж ирдэг нөгөө $100 өгөөд орохгүй бахтаа гэсэн нөгөө хүн ерөөсөө орж ирдэг. Би тэгээд утсаар тэр яриад нөгөө хандив хөдөлгөөн өрнж байгаа гэсэн. Тийм үү. Хичээгээрээ гамбаттай гэдээсаа ингэ тоодгүй. Тэгэхээр тэр ах дээр нэг очив. Ер нь нэг ийм байдал нэг ийм боллоо да. За би ч одоо баларлаа да гэж одоо бацсан. Тэгээ ерөөсөө л баларч байгаа юм чи тэр чинь. Үнэхээр нэг тахгүй. Тэг нөгөө данс хандив цуглуулж ирсэн. Тэрийг хариуцж ирсэн хүмүүс. За энэс чиш явахгүй юм шүү. Гэх юм да ирж байгаа ш. Тэгэхээр би нэг ахын дээр атсан. Гэсэн чи хаа гэдэг энийгээ тогтцоо. За өрөөд рүү чи тэнийг хандвар юм ийн гэж байд юм уу? Одоо би тэр ахаасаа сурсан үг хэлээд байгаа ш. Яасан гиний ийм гэж байхгүй ш. Тэгээд алгандаас. Чи ийм төсөл ийм том юм хийх гэж байгаа чи хөрөнгө оруулалт гэдэг юм. Бичнэ. Хөрөнгө оруулалтын нөхцөл. Хөрөнгө оруулалтын гэрээ хийх хэрэгтэй хүмүүстэй. Тэгээ хөрөнгө татах хэрэгтэй. Зээл авах хэрэгтэй. Зээл ав хэдэн хувийн хүү өгөх юм байгаа юм. Японд бол хүүн хямдхан. Чи хэдэн хувь өгөх вэ? Тэрийг ингээ бичин. Тэр мэрийг яа гэд надад ч гэсэн. Өөрөө санхүүгийн компанид юм байна. Тэгснэ одоо чамд хэд хэрэгтэй байгаа юм. Би өргөд юм. Наад томьёо чинь тэгэл одоо чи энэ олон хүнэл цуглуулах хэрэгтэй шүү дээ. За тэрийг бич. Би энийг яаж чих вэ гэсэн. Би чи мэдэхгүй гэсэн. Та зааж өгөөч гэсэн чи. Тэгээ нэг иймэрхүү гэрээ байдیں۔ Тэгээд одоо Японд үнэхээр ингээд бичиг хэргийн дэлгүүр гэж байдаг байхгүй. Бичиг хэргийн дэлгүүрт очиод Шишишокэн гэж байгаа. Тэрний гэрээг яаж бичдэг ном ийм гараа авлага байгаа. Тэгээ бүр хүмүүс тарааж өгдөг эрхийн бичиг одоо сертификат хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гэсэн. Тэр юмнууд бүр хэвлэмэл байгаа. Тэрэн дээр нэг компьютерээр харуулаад бичдэг. Тэгээ тэрийг очиж аваа. Тэгээд ухаан ажиллаж эхэлсэн дээ. Хичээл бодох биш. Яах вэ? Тэнгэр зөндөө юм уншингууд ингэж хийх юм биш. Ийм юм юм байна. Тэгээ нөгөө ахтагаа уулзсан. Тэгээ өшөө бас нэг энд өгөөд нэг манаа нэг зал байдаг ус. Тэр тослоо шиг. Тэр хотын аймгийн захиргаанд байсан. Хандив бол сайн өгцөн. Тэгээ тэр үнтэйгээ уулзсан. Харин тийш хандив өвтөхгүй шүү дээ. Сүмөр мэдээд байсан. Тэгээд намайг ингээ гүйлгээд энийгээ тараад байсан байгаа байхгүй. Хандив өвтөхгүй шүү дээ. Чи энийг бичиг. Харин би ингээд таал одоо төрийн байгууллагт ажилладаг хүмүүс. Бичээд бичснэ. Гүчи гэж бичиж байгаа. Нэг хүн хичнээн юмыг оруулах юм. Нэг одоо хувьцааны үнэ гэдэг шиг юм гаргаж ирж байгаа. Нэг хувьцааны үнэ одоо хэд гэдэг 5,000 йен гэх юм уу? 50,000 йен гэх юм уу? 500,000 йен гэх юм гэдэг юм гаргаж ирээ 5,000 йенээр бичье. 50,000 йенээр бичье. Тэгээд энээс чи өөрөө хэдийг гаргах. Тэгээд тэр хүнийг чухал юм хэлсэн. Тэгээд өөрийнхөө гаргаснаас илүү хүмүүсээс авч хэрэггүй шүү. Ягаад гэвэл тэр илүү авсан хүн чи одоо тэр хувьцаа гаргаад байгаа юм байна да. Хувьцаа маягийн зүйлүүд. Тэгээд тэр өөрөөсөө илүү авчихар чи хүний юм болчихдээ штэ энэ төр гэж анхааруулсан. Тэр мэрийг ч би бодгосох байхгүй. Надаас илүү хүмүүс орж ирэл орыг бол орж штэ. Сайн штэ гэдэг. Тэгж болтгүй шүү гэд. Тэгэнгүүт нь би өөрөө нэг 10 нэг 500 юу гаргах чи 500,000. Одоо 50,000 гаргалаа. Тэрнээс илүү гарахгүй гэд. Тэгээд тэр тооцоонуудаа хийгээд ирсэн. Нэг 4-5 хүмүүс тэр хөрөнгө оруулалтын тэр юмнууд дээр нь $5,000 орж ирсэн. $10,000, $20,000 гэдэг. Ер нь 50 хүртэл орж ирсэн. Нэг миний ах гэдэг хүн л орж ирсэн. Тэгээд цаашаа ингээд хөрөнгө оруулалт юм болсон. Тэгээд бас тэрэн дээр ч тийм амар хөрөнгө оруулаач гэдэг тэр оруулж гүйдэг хүн байхгүй болчихсон шүү дээ. Тэгэхээр юу гаргасан. Зээл авъя гэдэг. Тэгээ яг жилийн 5% хөвгтэй зээл авъя гэж. Японоос авсан уу? Авсан. Тэгээ Япон иргэдээс авсан л да.
Тэгээд нөгөөдөл харин тэрэн дээр дуртай өгдөг нөгөө ротри хүмүүс маань ч гэсэн яг вэ тэр хандаар гарахгүй шүү ингээд бүгд мэдчихэд юм хийдэг хүмүүс чинь энэ хандуу гэж байхгүй шүү тэгээд айгүй сайн хүмүүс эргээд уулзаараа тэгээд байсан зээл авахд ирээрээ л тэгээд байсан юм байл. Тэгээд очиж зээл авах гэсэн чи зээл авч ил хийн шүү дээ энэ том юм хийх гэж байгаа юм чи айгүй дуртай хэдийг авах вэ тэдгээд наадах чи том байна гэд 10,000 том байна гэсэн 5,000 $5,000 бол болж шүү ч гэдэг ч юм. За 10,000 болж байна гэдэг юм. Тэгээ 5-10,000-аар л авсан. Гэхдээ тэр хүмүүс дараа нь яриад байдаг байхгүй юу? Жинхэнэ бизнес зээл энэ биш ээ. Чи ийм сайхан мөрөөдөлтэй ийм ориглоо энэ задуу. За алга бол болж гэж өгж байгаа мөнгө нэг 5,000 эрсдэлтэй бодно ч гэдэг юм уу. Энд бол ингээ зээл гэдэг үгээд. Тэгээ би нэг 5% зээл мэйл. Зарим хүнээс нь 3% гэдээ яриад үзсэн. 3 болно их вэ шүү дээ. Зарим хүн 5 гэсэн чинь их вэ болж байгаа мөгээд байсан баха. Тэгэхээр би жоохон гэж хэлсэн 3 гэж хэлж үзсэн. Бас болж чийдэг гэдэг. Тэгээд нөгөө айгүй олон хүнээс ингэж аваа бүгдийн их нямбаа авчаа цаг хугацааг нь бичээ хийзээ өгөх мөхийг авчээ. Хүн болгонтэй гэрээ хийсэн баг тийм. Тэгээ хүн болгонтой гэрээ нэг юмудаа бичээд. Тэгээд нөгөө хүмүүс ч юм бол бас баг шиг мөнгө санагдчихсэн юм байлээ. Японд те $5,000 жилийн хугацаатаа 5 жилийн хугацаатаа тэгээд бүгд хадгаламж 5,000 зээлүүлнэ гэдэг бол гайгүй шүү дээ бас. Тэр угаасаа өртөг өндөртөө гайгүй газар. За тэгэж бодож байгаа тэгээд нэг пижгэнсээр байгаа сургуулаа нэгэн байгуулсан. Бариад авсан. Тэгээ эргээд мөнгөтэй хамгийн сонирхолтой нь сарын дараа 10 сарын 5-нд нэг сар хоцорсон манай сургууль. 2000 оны 9 сарын 1-нд уг нээгдэх сургууль чинь нөгөө бодолж явсаар гоод ингэж хэвээр урд тормоо хой тормоо нөхсөөр гоод 10 сарын 5-нд нээгдсэн. Тэгээд бүтэн сар хүлээж ишт хүүхдүүд маань сургуульд орохгүй хичээл эхэлсэн яваад байдаг. Манай сургуульд орж ирсэн нөгөө нэг гоё 105 хүүхд авцсан. 3 ангид нэг ангид 35 хүүхдтэй. 9 А Б В гэсэн үг шүү дээ. Нэгийн 1, нэгийн 2, нэгийн 3 гэдэг ангид авцсан. Тэр хүүхдүүдэд их баярлалаа. Анхны элсэгчд маань. Тэгээ тэр хүүхдүүдийг аваад оруулсан. Тэгээ би яг сургамж санаа авъя гэдэг учраас яриад байгаа. Тэгтээ их азтай. Ста нөгөө цаг хугацаа нэвэж исэн. Нөгөө хүмүүс маань их сэргийг байсан. Миний юмд бүгдээрээ их сайхан ихтгэлтэй байсан учраас тэгд сайхан дэмжигдээд болсон. Тэгээд би 10 сар сургуулаа нээчээ буцаж ирээд 11 сард нөгөө багны нэгэн холбооны хүмүүс маань цуглаж байгаас сургууль байгуулагдсан баяр хүргэе гэдэг. Тэгээ тэр уулзалтыг хийчихэд би дараах нь тэгээ тэр уулзалт бараг тараал хүмүүс төр очисон. Итосан гэдэг ч юм уу Сакамаки-сан гэсэн. Яас гэсэн мөнгө зээлж хөвш сургуулаа байгуулсан мэдтэй чи гэсэн чи би яг сургуулийг байгуулах хүртэл нэг хүнээс $5,000 зээлсэн юм аа. Нэг өгөх хугацаанд болцсон. Одоо би танаас мөнгө зээлээд нөгөө хүнд мөнгө өгөх гэдэг гэсэн чи ийм байд юм уу? Тэр нь Монгол арга ба шүү. Монгол ухаан ч гэж одоо тэгсэн ингээд нөгөөдөө чи тийм нэг бол гайхаад байгаа байхгүй. Эндээс мөнгө аваад энд өгье гэдэг. Ийм байд юм уу гэдэг. Үнэхээр Япон гайхаад байгаа. Тэрнээс ингэж аваад ингэж өгье. Нэрэн байж болох юм байна. Сүүлдээ сонс нэрэн байж болох юм байна. Чи нэр хүнд амлцсан хугацаанд амлцсан мөнгө өгөх гэдэг юм байна шүү. Болж шít. Чи тэгээ миний хийзээ өгөх юм хэнэ. Таны жидийн дараа үгүй тэр чи их урт хэлж чаддгүй тийм юу ч хийсэн юм дээ. Одоо ичим хийч юм уу? Зөв. Урдхан шиг л буцаагаад өгч нэг юм ярддаг тийм л байсан. Тэгээд нэг юм хөгжилтөө биш юм. Айгуу зовлонтой шүү. Би бол одоо Японд очиод өөрийгөө их зовсон хүн гэж боддtiin. Оюут байхдаа. Нөгөө тэтгэлэг авахаасаа өмнө шүү. Нөгөө магистрийн 2 хүртэл их юм ярьж байгаа шүү. Тэр сурах тэгээ магистрийн 2 дараа нь докторт ороод бүр зовцсон юм биш нөгөө 2 талд гүгээд хичээлээ хаяад бүр энэ талд нэг сургууль байгуулсан нэртэй нөгөө баг нэгэн холбоо молбоо гэдэг ингээд гүгээд докторх 1-р курст яс сайхан сурч ирсэн. Манай багш бол намайг 1 жил сурахад чиста эго мундаг сайн залуу чи бол хугацаанд хамгаална гэжсэн. Тэгээ нөгөөдг нь хайсанд харамсалтай. Тэгтээ дараа нь би сургууль байгуулсныхаа дараа бүр зовсон, бүр нойрг болцсон баг. Бүр унтч чадахгүй болцсон. Гэдэг юм байгаа. Тэгэхээр би энэ хүмүүсийг нэг юм байгуулах мөрөөдлөөрөө ингэж байгуулах. Тэгээ урд тормоо, хой тормоо энэ тэндийн ингээ ийм авцсан хүн чинь бүр байнгын бодостой юм дөрөхөр бүр стресстэй. Тэгээ сургууль байгуулсан биш. Бүр маш хэцүү.
Зүс. Тэгээд сая таны ярианаас зөндөө юм болоход ерөөсөө эцээц нөгөө нэг үүсгэн байгуулагчийн итгэл үнэмшил гэдэг л хамгийн том баг нь хүчтэй. Тэр нугар шүү ээжэж энэ бүхэн явж шít. Үүсгэн байгуулагч за зэрэг нэг хойшоо суудсан бол юу болох вэ тий. Тэр бүгдийг сая ярианаас л олж авч байна. Тэгээд дээр нь болохоор нөгөө нэг маш их одоо ингэж яхад бол тэгээд дууслаа ингэж дууслаа гэж ярьж байгаа. Цаана нөгөө нүдэнд харагдахгүй өчнөө юм болж байгаа шүү дээ. Ямар халуун гэдэг. Тэр хүмүүс тэр ороод ингээ хаалгын төгшөөд орно гэхэд бол маргааш тэрнтэй уулзна гэхэд юу ярих юу гэж хэлж хаанаас эхлэх үү гэдэг асар бодогд. Нүүрний ярьс өнгөрөөд унах шиг гэдэг. Тэгтэл орхоос өөр арга байхгүй. Тийм зорилгоо л тий. Тэгэхээр манай үдж байгаа хүмүүс ойлгож байгаа хэл та яг энэ үүсгэн байгуулагч итгэл үнэмшил гэж ямар чухлыг энэ дээр л харуулж байна л да таны ярианаас. Тэгээд яг би нөө эргүүлэлт асаад асуухад нөгөө нэг сар хүлээсэн анхны эсэгчд гэж байна л да. Тэр эсэгчтэй ер нь зар тавьж авсан уу? Яаж одоо цугласан байна хүүхдүүд? Тэг би чинь бас тийм хүн татах жоохон авьяас тийм шиг байгаа юм л да. Нэг сэтгэлээсээ ярьдаг гэдэг. Би нэг гоё ярьдаг, уран ярьдаг гэсэн. Тэр сэтгэлээсээ нөгөө байгуулах гэдэг сургууль нь энийг гаргах гэдэг юм. Гэдэг нь айгүй тов тодорхой сургууль байхгүй. Ирээдүйд Монгол орныг нурундаа үүрч авч явах манлайлагчдыг бид бэлтгэнэ гэдэг байхгүй. Тэр хүмүүсийг энд бэлтгэн. Би тэрэндээ бүр үнэхээр итгэжсэн. Японы тэр үнэхээр чанартай тийм өндөр түвшний боловсролыг манай хүүхдүүд Монгол хүүхд сурах юм бол тэгээ Монгол хүүхдийн нэг өөрөөр томоор харддаг тэр зоригтой чанар манар байна шүү дээ. Японоос илүү тэр чанар энэ төр ингээ оруулах юм бол ийм боловсролыг л үнэхээр л тэр сургуулийн мэдж авдаг мэдлэг энэ тэр төвшөнд нь өгч чадах юм бол Монгол хүүхд хол явна гэдгийг би харж ирсэн. Тэгээ тийм хүнийг би гаргана гэдгийг хэлсэн. За тэгээд хамгийн анхны үнэхээр яалтчгүй сонингийн зар. Тэр одоо өнөөдөр сонин гэдэг тэр одоо даваад ирж гэдэг нэг залуухаа сэтгүүл залуу. Одоо надтайгаа цаг хөшрөөлээ л да. Даваад ирж гэдэг залуу маань одоо тэгэхээр залуу хөөхтэй нэг манай нэг ангийн төгссөн нэг гайгүй залуу байгаа энийг танилцуулъя. Тэр анхны маань сэтгүүл анхны маань зарыг миний тухай одоо ярилцлага гаргаж ирсэн. Монгол залуу сургууль байгаа л ирээдүйн элитүүдийг бэлтгэнэ гэсэн нэртэй. Тэгээ Монгол тэгээд тэр яриа их олон хүн тэр сонин л уншдаг байсан юм байна. Тэ бол сонингоор айгүй их хүрсэн. Тэгээд дараа нь би тэр сонин дээр ахаад өөрийнхөө толгооны зураг тавиад тэгээд ийлсэлд авна гэдэг өөрөө батлан даалдаг байж тий. Сонин дээр өөрийнхөө зургийг тавьчихсан. Үүсгэн байгуулагч би гэж ийм сургууль байгуулна гэдгийг ингээд гаргаж ирсэн. Тэгээд тэр зарын дагуу нэг бас өргөшөө нэг 180 ирээд хүн ирсэн. Тэгээ тэр хүмүүсээс шалгаж аваад 105-ыг авсан. Тэгээ шалгалт малгалтын сүртэй орж исэн хүүхдүүд юута би чин тэр бичгийн шалгалт малгалтын материал яг л Японд шалгалт яаж авдаг вэ? Бас Япон бодлого янз бүрийн сайхан юмнууд тавьсан. Тэгээ тэр шалгалт өгөөд орсон учраас тэр хүүхдүүд тэгээ миний яриан дээр эцэг хичээд нэлээд ярьдаг байсан биз. Байцгаал 7 хоноод цуглуулсан сургууль нь хаа байна тэнд нэг барьж байгаа гэд 84 дугаар сургууль би чи Япон явахаас өмнө одоо сургалтын менежер хичээл хэрэглэгч хийжсэн. Тэр 84 шинэ Монгол 2 ч ойрхон шүү дээ. 84-ийнхаа заал маалт анги танхимыг ашиглаад тэнд байгаа багш нартаараа гуугаад тэгээд тэн дотор нөгөө юм хийгээд хурдын зааланд нийдэг. Тэгэл гарч ирэл өөрийнхөө байгуулах гэж байгаа юмыг тэр л нөгөө нэг үнийн юм яриад байгаа. Үнэн сэтгэлээсээ ерөөсө хүн юм асуухад хүртэл бүр байгуулсан сургууль шиг ярьдаг. Одоо эцэг эхчүүд маань ярьдаг байсан баг. Та нарыг яг л ингээд байгуулсан сургууль дотор яваад байгаа юм шиг ярьдаг хүн шүү. Тэгээд өөрөө тэн дотор орж яриад байдаг. Манай хүүхдүүд төгсгөөрөө ингээд ийм сурна ингээд тэгнэ гэд нөгөө сургууль нь баригдаагүй байхад тэр сургууль яах вэ гэхээс илүү манад сурснаар хэн болох юм гэдгийг л айгүй их ярьж байсан хэрэг болсон гэсэн. Тэр хүүхдүүд үнэхээр талархаж явдаг. Сар хүлээнэ гэдэг ч хэцүү. Гэтэ надад эвгүй байдалд орсон үе бий л дээ. 8 сарын 31-нд 30-нд бүгдээрээ сургуулийн чинь гадаа ирээгээд. Нөгөө 9 сарын 1-нд нэгднэгээл ярьж исэн хүн чинь гинтхэн 8 сарын дундуур гарч ирэл өөчлөөр 10 сарын 1-нд нэгдэх боллоо гэж би эцэг эхчүүдээс уучлалт гуйсан. Тайлбарлаад байгаа шүү дээ. Тайлбарлаад байгаа. Тэгэнгүүт нөгөө эцэг эхчүүд дундаас ч зөндөө санаа бас юм гараж хүүхд хичээл эхлээд байна. Манай хүүхд хичээл явахгүй гин. Тэр сургуулийн барилгыг авчиж үзье. Би нөгөө 84 дээр яриад идэв. Тэр сургуулийн гадаа бүгдээрээ ирийгээд эцэг эхчүүд надад өргөх бичиг барьж байгаа юм. Тэнд очино. Та бай гэд. Тэгээ 8 сарын 30-нд нь би өөрөө тэнд зогсож байгаад хүлээж аваад бас л одоо Япон байдлаар уучлалтаа хүсч бүхийж байгаа л. Одоо юм байна гэсэн чинь цонхон хийгдэг барилга байсан. Хүүш цонхон чигээдэг барилга сарын дараа болох уу гэлстэй эцэгч надад ингээл дайрч исэн үе би
одоо ингээд та одоо ярьж байна ингэж байна одоо төлбөрөө буцааж авъя гэд би хэдэн төгрөгийн төлбөртэй байсан гэж $200 одоо нэг хүүхдийн төлбөр. нэг хүүхдийн $200 шүү. Тэгэхээр 100 хүүхэд орж ирсэн. Тэгээд чи бодоод үзэхгүй нэг $210. Орлого нь ерөөс $210,000 болчиход байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө $210,000 биш юу лээ? 21 нөгөө юугаар тэгээ 210 тэгээ нэг хүүхдээ $200 тэгээ 100 хүүхдээр үржилдэхээр $21,000 гарч ирээд байгаа. Тэгээ тэр нөгөө зээл маань 300,000 болцсон байж байгаа шүү дээ. Зээлээ өгөн эндээсээ төлмөр санхүүгийн тооцоо авахсан чинь нөгөө санхүүгийн ах мах маань энэ дээр гайхдаг гэдэг юм энэ дээрээс гарч ирдэг. Тэгээд тийм баг төлбөрөөр ингээд байсан учраас эцэгчид төлбөрөө буцаа гэдэг юм юмнууд хүртэл яриад нэлээд ширүүн дайрсан ганц хоёр эцэг байсан. Тэгээ би бол ингээд уучлаарай. Одоо би л энийг амлнаа 10 сарын 1-нд орноо. Энийг бол яг хэлнэ. За тэгээ одоо бүр болохгүй бол одоо буцаж болно. Тэгтээж буцаж болно гэж хэлж чадаагүй санаад байна. Ер нь бол тэгтээ одоо буцвал би чи хэцүү багч бүгдийг наваа хэргэлцэн үнжээ ханаас. Баярлага байна. Тэгээ та нар минь ингээд хүлээгээрэй л гэдгийг л гойж ирсэн. Тэгээд хараа хүмүүс за энэ хүлээе гэсэн. Тэгээд хүлээж орсон байнамаа. Тэгээд тэр хүмүүст л их баярлалтай. Тэгээд сарын дараа 10 сарын 5-нд нэгчээд 11 сарын сүүл хавьд бид нэр эцэг эхчүүдийг нийлүүлж аваад Япон байдлаар нэг сайхан хурал хийхдээ зүгээр сайхан эцэг эхчүүдийн пати маяг юм хийсэн байхгүй. Япон хийдэг. Зөв. Тэгэхэд өстэй эцэг эхчүүд сарын дараа л ямар гоё сургууль хүүхдээ оруулж ястаа баярлж шиг л орж ирсэн. Тэгэхээр багш нар сайн байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр анхны багш нарыг одоо яаж бүрдүүлсэн хөө? Одоо яг та шууд монгол үг шавах биш те. Тэнд ч бас нэг юуг суулгах гэж ямар сургалтын хөтөлбөр юу заах гэж байгаа бүгдийг та өөрөө өдөрдөж явж ирсэн үү? Тэгсэн. Тэгэхээр хөтөлбөр нь тийм ингээд яриад Япон маягийн хөтөлбөртэй ийм төвшөнд хүрнэ гэж ярьж байгаа боловч яг 9-р ангийн хөтөлбөрөө бид нэр өгөх ёстой шүү дээ. Нөгөө Монголынхаа 9-10-ыг өгнө. Миний гол онцлогтой маань 11-р ангийн 3-р ангитай өгөх юм байгаа. Гэхдээ тэр 9 имийг нөгөө яг орж байгаа үед нөгөө агуулгаа нөхөж оруулж явах хэрэгтэй. Үнэхээр сайн заах хэрэгтэй. Тэгэхээр сайн багш авахыг хүссэн. Гэхдээ би бас л санаа суу гэдэг шиг залуучуудад хэлээ өөртөө бас жоох ихтгэлтэй байсан. Би залуу хүмүүс авъя гэж бодсон. Эсвэл их сургуулийг би өөрөө бас их сургуулийг гайгүй төгсөөд ингээд очиод жинхэнэ би 22 настай Төв аймгийн 1-р 10 жил зааж явах үедээ надад ямар их ирч өчөөснө би өөрөө эргэж санаад ер нь залуучууд авъя гэдэг. Тэгээ их сургууль дөнгө төгсөж байгаа хүмүүсийг хайсан. Би ч өөрөө их сургууль физик математик анги төгссөн учраас физик анги төгссөн. Шууд физик математиктаар очиод за математикийн багш ямар хүн байна. За алтан гэрлэгээд нэг багш нодлон төгссөн. Одоо нэг энд ажиллаж байгаа. За тэр залуугийн араас өс. Би тэгж багш нараа олсон баг. Нэг-нэгээр нь явсан. Тий Уранбаатар гэдэг одоо хими ангид одоо энэ жил төгсөж байгаа. Нэг ийм охин байгаа гэхэд. За тэрнтэй нуулзъя гэд. Яг зардал тавьсан. Яг багш нар ирсэн. Тэгээд надад нөгөө тэрүүгээр нэг сайн яахгүйс. Тэгээ би өөрөө бас 84-т ажиллаж байхдаа Айна хаан гэдэг одоо би нэмрээ маад багштай бүх юм хийж чад. Манай сургуульч Япон хэв шинжгүүд дугуулны секц хүчтэй байх хэвээр бүх юм чаддаг би нэмрээ багш хэрэгтээс Айна хаан биний толгоонд бодогцоор ирсэн байдаг. Тэгээ Айна хаантаа санал тавиад гээд ингээд 3 4 бид нар ч нэг 8 л эхэлжсэн. Японоос бас цуг сурж исэн оюутныг магистрт цуг сурж исэн эмэгтэй оюутан байсан Сато гэдэг. Тэр багши тэр оюутныг манад эрд нэг жил ажиллаач гэж санал тавьсан. Нөгөө түн бүр эргэлзэхээр нь өөрийнхөө багшаар нөгөө охины чи ятгуулаад. Тэгээ Япон багшаа бас Японоос аваад ирсэн бас нэг Япон шинжийн сургууль гэдэг шиг. Тэгэл англи хэлний багш, тэгэл монгол хэлний багш одоо Эрдэнэ сан багш гэдэг юм ингээд үнэхээр гайхамшигтай хэдэн сайхан гоё багш нар цугулсан. Тэгэл тэр хэдээр оруулаад бас гүйцэтгэх захирлаар Марта гэдэг одоо тэр үед 84-ийн захирлаа хийж хагаад нэг жил юу аваад тань дээр бас ажиллаж болж шүү гэдэг. Тэгээ тэр давхар хийлгүүлээд. Тэгээ би л өөрөө гүйцэтгэх захирал нэмжээ. Өөрөө Японд хичнээн ирж очдог ч гэсэн ер нь ихэнх цагаа энэ ирж явсан. Тэгээд анхны багш нар маань гарч ирээд тэгээ хамгийн гол нь энэ хөтөлбөрөөр ингэж яваа шүү гэдэг юм тодорхой байгаад байгаа болохоор багш нарт их ойлгомжтой байсан л да. Боловсруулсан биш үү? Боловсруулсан. Монголд үздэг энэ агуулга дээр ийм юмнууд ингэ яваа шүү гэдэг. Тэгээ би бас хил дайчин байсан байгаа юм. Зүгээр одоо саяны Айна хаан, Уранбаатар, Алтан гэрлэгээд 3 залуу багш авчаад тэр 3-ыг одоо би Японоос контейнераар ширээ сандал, хуучин ширээ сандал авчираад 84-ийн эскалаатанд турааж исэн баггүй гэдэг.
Тэгээ хураагаад эсклатан дотор бид нэг юм жижигхэн хурлын заал шиг зааланд хурааж ирсэн. Тэгээ дэрний хажуу жоохон зай байхад нь жоохон самбар гаргад тавиад 3 багшаа 3 нөгөө авчирсан ширээнээс 3 ширээ тавиад суулгаад Японд зааж эхэлж ирсэн. Оо тийм. Тэр чинь 8 сарын юм ярьж шүгэ. Хичээл эхлээг байгаа. Тэгэхэд 8 сарын 9 сар та нар ингээ Японд багш нар болох хэвээр. Та нарт би тэгээд зөндөө сурахч гэдэрсэн байсан. Энэ сурахчгуудыг ашиглаад та нар заана. Дандаа Монгол сурахчгаар явахгүй. Эхнээсээ монголоор явна. Энийг хэдүүлээ орчуулна. Та нар Япон хэлтэй болно гэж зааж ирсэн. Одоо манай өгч нар гайхдаг. Тэгээд энэ ширээ сандал зөөчл бүр ядраал ингээд унах гэж хахад захирал юугаа хичээлээ заагаад байж ирсэн да гэд. Тэгэхээр би чи яг чиний бодож байгаа чи маш зөв. Би ганцаараа энэ сургуулийг ганцаараа мэдээ явахгүй байхгүй. Анхны багш нар мэдэх хэрэгтэй. Анхны багш нар бүгдийг энэ Япон энэ дагуулгаасаа эхлээд тэр сургууль дээр зөвхөн багшны хичээл нэг предмет заадаг хүн биш байхгүй юу? Математик, физик заадаг хүн биш. Тэгэхээр тэрнээсээ давж хүүхдтэйгээ тулж ажиллах нь Япон боловсрол байна шүү дээ. Тэгээ тэрийг сургахын тулд тэр хүмүүс заахын тулд би Япон хэлтэй байх хэрэгтэй гэж эхэлж ирсэн. Багш болгон тэгэл давхар дугуулсан секц авч явна шүү дээ. Тэг нь. Зөв. Та тэгээ ингээд гүйцэтгэх захирал болоод байгууллага аж ахуйн нэгж ингээд ахлаад явж байгаа. Тэнгүүд одоо мэдээж хэрэг бүгдийн ингээд систем бол ингээд төлөвлөгдсөн байсан юм байна. Түүнээс гадна одоо ингээд бас санхүүгийн үзүүлэлт орж ирж за хүмүүс цайлан тавьчихсан багш нар. Энэ бүгд рүү яг шинээр суралцсноо, бэлдсэн байсан уу? Тэгээд барилгаа харьяа гэж барьж байгаа хүн чи яг нөгөө багш нарынхаа цалинг тавьж чадахгүй. Тэр нь бол мэдээж үсттэй. Багш нарын цалингээ тусдаа данс нээчээд ингээд явна гэж байхгүй шүү дээ. Цугласан бүх юма зарчаад байгаа байхгүй. Гэхдээ нөгөө багш нар маань бас хэлдэм аа. Та бол нэр ингээл яг биднийг дарайл цэцэг ургуулна гэж ярих. Цэцэг ургуулна гэдэг чинь худлаа ярьсныг хэлж байна шүү дээ. Гэхдээ та баста амар ихтгэл өнөмслийг бид нарт өгч ийсэн. За энэ багшийг дагаад энд нь ингээ яваад ахт бол бид нар ямар тач хийсэн их сайн хөгжих юм байна, их сайн болох юм байна. Та тэрийг бол ерөөсөө ингээл сайхан ойлгуулсан. Та нарын цалин малин ч нэмэгдэн л гэдэг бас сайхан болно гэдгийг бол ярьж ийсэн. Тэгээд өөрөө би юм оюутан байгаа ингэж явж байгаа. Тэгээд нөгөө өөрийнх нь яриад байгаа нэг үнэн л юм яриад исэн бэл. Тэгээд тэр хүмүүс маань итгэсэн. За тэгээд цалингаа тавих асуудал бас. Тэгээд тэр цалин тавилтан дээр ста алдаг оног энэ тэнд би тэрийг бол стажинг аав ээж ах эгч нар тий хамаатан саднаасаа ста найзуудаасаа ингэж гуйдаг барьдаг. Тийм байдлаар цалингуудаа их тавьсан. За тэгээ явж итэл миний охин сургууль байгуулагдаад 10 сард байгуулагдаад дараагийн юм дээр нь юугаа төгссөн. Ахлах сургуулаа Японд төгсөөд юу руу орж ирсэн. Японы миний сурж ирсэн Тохогүй их сургууль руу манай охин хуулийн ангид нь Япон хүмүүстэй адилхан шалгалтыг тэнцээд ороод ирсэн. Тэр бол өстө бүр Японд одоо шууган тарьсан гэдэг юм. Тэгээ Монгол хүүхэд Япон хүмүүстэй бүр ижил өөдөг чи гадаад оюутан гэж шалгалт авдаг байхгүй тустай. Тэг чи Япон оюутнуудаа зүгөөд ороод ирсэн. Тэгэд охины маань тэр орж ирсэн. Би угаасаа нэг шинэ Монгол сургуулиар тэр охиныхоо сурж байгаа тогс гэдэг юм том охин. Тэр охиныхоо сурж ирсэн сургуулиар л загвар болгоод тэдний номыг л аваад яваад ирсэн байхгүй. Тэгээд тэр охин маань саав ингээ хичээгээд байгаа болохоор охтууд бүгдээ хичээсэн л дээ. 4 охин байсан. Тэгээ хичээгээ тэрний том их сургуульд ороод тэгээ Япончуудын итгэл над тэрэн дээр бүр улам зузаарсан. Өөрөө ингэж гүгээд байгаа мөртлөө охин ийм том сургуульд ингээ орчлоо гэд. Тэгээ оронгот манай охин яасан гэсэн Sony-гийн тэтгэлийг авсан. Ого. Тэр нь бол айгүй том тэтгэл гэсэн. Тэгээ сарын $1800 тэр хэд. Тэгээ би охиныг сар болгон гуйсан. За миний охин наа тэтгэлгээл Монгол руу явуулаад цалинд өгөөч гэд. Миний охин сар болгоо явуулсан. Өөрөө нэг төгрөгч аваагүй, нэг yen ч аваагүй. Тэгээ өөрөө амьдралыг нөгөө цагийн ажил хийгээд дээр нь манай охин ч нөгөө Япон хүүхдэд адилхан сурцсан учраас Япон хүүхдэд англи хэлний заач, математикийн заач, бүр кокуго буюу төрлөх хэл гэдэг тэр хичээлийн ингээд багшлна гэдэг чинь нэг цагийн бид нар чи аяг угаах ч юм уу ачаа ачих чинь нэг цагийн 1000 yen гэдэг бол багшлна гэдэг чинь нэг цагийн дор хаяж 5000 yen 5 дахин өндөр үнэлгээтэй. Тэгээ тийм ажил хийгээд өөрийнхөө амьдралыг авч яваад тэтгэлэгтэй гар хүрээгүй тэр тэтгэлгээ 3 жил шинэ Монгол ахлах сургууль руу явуулж 3 жил тэрүүгээр цалин тавьсан. Тийм том одоо хувь нэмэртэй охин маань байдгийг. Одоо тэр том охин маань энэ сургуулиуд аваа явж ийн л да. Тэгэхээр одоо энэ сургуулийг босгоход ах トゥ хамаатан саатын гэр бүл одоо бүх эдгсээрээ бүгд зүтгэсэн байж тээ. Стипенд өртлөө гэж нэгдэг ч одоо тэгээд. Тэгээ манай хань маань байгаа. Тэгээд 4 хүүхдээ аваад Японд угаад байдаг. Би онгоцны зардлаа олж чаддаг байсан шүү дээ. Хамгийн амар тэгээд ийшээ ингээд Японоос ирмээр байсан чинь нөгөө
мөнгө маань Японд амьдардаг мөнгө маань бид нэр өөрөө хөрөлцөхгүй оюутан. Тэгээ олдохгүй эхнэр маань тэнд матитл ажлыг гэр зөрүүлдэг ажил хоолны газар өстой өчнөө ажлыг л би очихоор ерөөс онгоцны бодлоос буугаад ажилд ордог гэсэн. Тийм бүр тасралтгүй эхнэр нөхөр хоёр бол би нэг царайг харахгүй ажилдаг гэсэн. Тэгээ эхнэрийнхээ ажил цуглуулж байсан мөнгөөр өстой онгоцны зардлыг л сургууль маань болохон байлаа гээл одоо тэгэл бүгдээрээ л хөдөлсөн. Тэгээ өстой яа харахгүй л тэгэж явж ээж босч ирсэн. Тэгэж явж ээж хүн түнд. Одоо таны яриа бол төсөөлж гэж би нэг 19-д бас цагийн ажил Японд хийжсэн байхгүй. Тэр нэг өглөө эрт босоод шөнө орж ирдэг те. Ямар их нэг нааш чаш явдаг мэддэг учраас тэгээд ажлаас нэг жоохон хүндэр хэдэл тэр хариуцлага алтгаалдаг учраас аргагүй төсөөлөгдөж байна маш их чанга байдаг. За тэгэхээр одоо бид бүхэн бол одоо яг сургууль байгуулагдсан бүр бас нарийн деталуудыг сонслоо. Зарим газар та бас ярьсан байж магадгүй. Бас гэхдээ арын санхүүгийн хүндрэлүүдийг яаж даван туулж ирсэн, ямар их хичээл зүтгэл орсныг бол бүгд бүхэн мэдлээ. Ер нь баахан санхүү ярьцсан уу хоёлаа. Ер нь бол санхүүг ярьдаг л да манай подкаст дээр. Яг ард нь яг юу зарцуулсан, яасан гэдгийг бол та айгүй гоо дэлгэрэнгүй ярьлаа. Бараг асуултгүй гоё аваа явчлаа. Тэгэхээр одоо ер нь үргэлжлүүлээд бас нэг ганц хоёр хөл юм байна л да. Одоо Монгол хүмүүстэй хамааралтай. Тэгэхээр ер нь гадаад том Ivy League гэж ярьдаг те дээд сургуулиуд төгссөн хүмүүс ч байна. Монголд ирсэнтэй ажиллаж байгаа. Тэс мөртлөө өндөр боловсролтой тийм. Тэгтээ хувь хүн бас нэг болж өгөөгүй байдаг те. Сургууль сурчаад байдаг. Тэс мөртлөө сайн сургууль сургаагүй ч байд юм уу. Тэс мөртлөө бас хувь хүн зүгээр байгаад байдаг. Тэгэхээр яг боловсролтой хүн гэдэг ч одоо яаж хэмжих гэдэг та түр яриа нэгэд хэлчихсэн шүү дээ. Олон юм шалтгаалдаа гэдэг. Шалтгаалдаг гэжсэн. Энийг бас та дэлгэрүүлээд боловсролтой хүн чинь ийм шүү дээ гэдэг нэг тодорхойлт төхөөлж өгвөл ямар вэ? Би бол манай шинэ Монгол сургуулийн алтан гурвалжин гэсэн хөтөлбөртөө гурвуулын юм байх нь шүү дээ. Тэрийг цогц хөтөлбөр гэж яриад байгаа. Эрүүл бие саруулах сайхан сэтгэл гэж байгаа. Тэгээ эрүүл бие гэдэг нь хүн эрүүл байж их ажил хийн бүтээн юм. Тэгэхээр энийг бол дугуулны секц центрээр спортын дугуулан байж болно. Хөгжмийн урлагийн сайхан бүжгэлдэг, дуулдаг, зурдаг, гоё тэр юм байж. Энэгээр нь тэр биеийн боловсрал өгч байгаа. Тэгээд эрүүл бие саруулах гэхээр ухааны боловсрал буюу энэ нөгөө мэдлэг өгч байгаа. Манай сургуулиуд ерөөсөө мэдлэг өгөхийг бодчиход байна л дээ. Тэгэхээр тэрүүгээр одоо хаач очиод ямар ч математик байж, англи хэл байж, байгалийн ухааныг муханы мэдлгүүдийг олж авдаг. Энэ бол нөгөө 7 хоног тэдэн цаг орох хичээлээр өгдөг гэдэг байна. Дугуулны секцээр нөгөө биеийн боловсрал. Тэгээ сайхан сэтгэл буюу зүрх сэтгэлийн боловсрал. Энэ л их чухал байгаа юм. Тэгэхээр энийг энэ хүүхэд наснд багангийн хүүхэд байхаас нь бүр тэгээ цэцэрлэгийн байхаас нь өгдөг юмыг л энэ Японы сургуулиуд сайн өгöd байгаа. Тэгэхээр манай шинэ Монгол сургуулийн тэр хөтөлбөрийн онцлог гэдэг нь энэ байхгүй юм. Тэгэхээр энэ сэтгэл сайт өөрөөр хэлбэл тэр одоо аз жаргал гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгодог. Тэг хүн ер нь юуны төлөө сурч боловсрдгийг. Тэгээ боловсрлоод чи бусдаас энэ давуу илүү болоод мэдлэг олоод боловсралтай болоод ур чадвартай болоод ирэх юм бол тэрийг бусдад зориулна гэдэг тийм нэг сэтгэл нийгмийнхаа сайн сайхны төлөө бусдын төлөө өөрийг ингэ зориулдаг. Зөв хүн гэж ямар хүн байх юм? Зөв сайн иргэн гэж ямар хүнийг хэлдэг гэдгийг бүр энэ хөтөлбөрүүдээр ингэж оруулж өгдөг юмыг хэлж байгаа. Тэгээ энэ гурав ингэ цогцоороо болж ирж өөрөөр зүрх сэтгэл нь байж, бие бэлдэр нь байж, бие бэлдэр дотор янз бүрийн ур чадваруудаас орно. Тэгээ мэдлэг байж иж. Тэгээ ингэж цогцоороо орох юм байна. Тэгэхээр бид нэр тэн ур чадвар гэдэг юм дээр зүрх сэтгэлийн боловсрал гэдэг юм дээр бид нар маш анхаарах ёстой л гэдгийг би банк хэлдэг. Тэгээд за энийг бол ингээд оруулж ирсэн боловсрал гэж байна. Тэгэхээр энийг ингээд нэг сургуулийн төвшөнд яаж өгөх вэ? Гэр бүлийн төвшөнд яаж өгөх вэ? Тэг гэр бүлийн хүмүүжил гэдэг чинь маш чухал байна. Тэгээ Монгол улсад энэ алдагчаад байна л да. Тэгээ одоо зөвхөн мэдлэг толгойг нь томруулсан одоо чиний төрөний хэлдэг шиг ингэж явуулаад маш сайн хичээл сайн хийдэг. Японд ч гэсэн тийм хүн байна. Зүгээр толгой томтоо гэдэг шиг мэдлэг сайтай. Машин тэтгэх гарууд байж шít. Тэгсэн мөртлөө тэр хүн зүрх сэтгэл нь дутуу байна гэдгийг харах юм бол тэр хүн дээр их анхаарт тэрэн дээр ажилдаг. Монголд бол одоо толгой томтоол байгаад том сургууль төгсөөлрүүл болж ийн гэдэг. Тэгтэл нөгөө хүн чинь зүрхэн жижигэн байл да. Одоо ямар зөвхөн хувиа боддог ч юм нэг ийм арчаагүй зантай байх юм бол тэр хүн хол явахгүй болчихж байгаа юм. Тэгтэл зүрх томтоо гэдэг ингээд толгой жижигэн болж тэр хүн чинь бас явж чадахгүй байна тий. Тэгэхээр энийг ингэж балансыг бариулъя гэж байгаа юм. Одоо би тэгээд энэ дээр бас хахад зүгээр би өөрийнхөө юмыг юу тань ярихад шавнартай хэлж байгаа юм. Манай одоо би маш олон хүүхдийн гадаад дотоод ихтэй сурвал мөстэй мундаг сургуулиудаар сайхан төгсөж байна манай шавнар.
бүгдээрээ сайхан өндөр боловсрол олж авч байна. За тэгээ зүрх сэтгэлийн хувьд ч гэсэн бас боломжийн постыг ингээ боддог энтергээ байж гэнэ хүн итгэдэг те ёс зүйтэй энтер байдаг юм байна. Одоо тэдэрт нэг зориг дутцсан юм байл тийм байна. Би өөрийгөө одоо энэ бүхний эцэд дүгнээд хэлэхэд би бол тэнэг зоригтой. Би ерөөсөө миний энэ амжилтанд хүрсэн юм бол тэнэг нөгөө тэзүү байхгүй юм хийдэг гэдэг чинь тэнэг зоригтой үнийг л хэлж байгаа. Тэгээд тэгэнгүүтээ би энэ чинь юунд болгоод байна шүү дээ. Нөгөө шавнырыгээ ингээд одоо та нар ингээд ийм сайхан боловсрол олоод авчлаа. Ийм сайхан сэтгэл зүрх байна. Одоо хийгээч гэхээр огш яаж ийм нөхцөлд би ч тийм юужгүй шүү дээ. Ингээд бодоод хийгээд бодохоор яалтчгүй санхун дээр унж яана ч гэдэг юм. Яалтчгүй энэ хууль эрх зүйн улс төр чинь хэцүү байна шүү дээ. Одоо Монголд нэг сайхан юм босгол явж идэл ингээд явуун хаашаа ирэх нь ингээд ойлгомжгүй шүү дээ. Юу яриад байгаа юм би танараа тэр чинь боддгоо маа. Одоо тэгээд зориг гаргаад чиний толгоонд чинь өөрт чинь багтаад өөр дотор чинь багтаж байгаа бол хий. Тэр гадны нөхцөл чинь тэгээд өөрөө явна. Багшны нэг насаараа туулаад ирсэн гэдэг юмыг би одоо хэлээд байгаа. Тэгэхээр санаа сууя гэдэг юм дээр бас жоохон тэнэг зориг хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо боловсрол нь өндөр болох тусмаа тэзүү сайн хийн. Тэг тусмаа 99-ийг айгүйх бодно. Тэгвэл бүр балархна гэж ингэж айгаад байна. Тэгээд юм зөв юмны төлөө явж байгаа рискийг л үзэх хэрэгтэй шүү дээ. Эрсдэл үүрээд унаад үзэлдэй, шатаад үзэлдэй одоо тийм байдлаар бас байж. Хидэг эрсдэл бодоод тахаар ингээд хөдөлгөөн хийхгүй нэ шүү дээ. Алхам гаргахгүй. Тэрийг байла. За одоо нэг ганц хоёр хитгэлийн асуулт байна. Таны цаг их давч байгаа учраас одоо түргэн шиг байхгүй бол бас дараагийн хоёр ихтэй хүн. Ер нь бол та түрүү ярианы хэлжсэн Монгол хүүхэд гэр бүлийн боловсрол амар дутагдж байна гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ дэр би яг юу асах гэдэг нь Монгол хүүхдээр бүр онцлон ярил л сургуультай юу сураад гэртээ харингуутаа юуг сурах гэсэн тий. Энэ хоёр нийлжээж яаж цогцолох юм тий. Хүмүүс ихэнх нь мэдэхгүй шүү дээ. Хичээлдээ явж л ивэл болоо гэж боддог тий. Энийг та нэг дэлгэрүүлж хэлж өгөөч. Тэгэхээр ингээд хамтдаа тэр чи хайртай охин хайртай хүн нэ шүү дээ. Тэр нэг одоо гэр бүлийн хувьд л тэр хүүхдээ тэр сургуульд ингээд бүтнээр даатгах чаддаг нь маш буруу. За сургууль бол өгдөг юм аа үгэн. За одоо манай сургуулиудад бол мэдлэг олгоно гэдэг талаар голцоо одоо гайгүй чадаад байх юм уу одоо трийг голлож хийж байна. За тэгээд тэр дугуулын секцэд нь тодорхой нэг хувь нь явж байна тийм үү. Тэгээд зүрх сэтгэлийн боловсрал гэхээр яг энэ талын юмыг ерөөсөө өгч чадахгүй шүү дээ. Тэгвэл тэр дутаад байгаа юм дээр эцэг эхчүүд ингээд хамтарч орж ирж чих хэрэгтэй юм байна. Сургуулийн байгууллагт энийг бол одоо мэдэх одоо ялгана. Тэгэхээр сургууль дээр миний хэлж байгаагаар мэдлэгээ олгодог юм хийгээд байгаа. Тэрнээс гадна сургууль бас зүрх сэтгэлийн боловсрал, биеийн боловсролыг олгох тал дээр анхаарья. Тэрийг бага ангидаа юу болох юм, дундтаа юу болох юм гэдэг эн чинь цаашгаа нарийн задраа дээр хөтөлбөр болж ингэж орж ирэх хэрэгтэй байхгүй. Яг юу өгöd байгаа юм бэ гэхээр тэгэхээр сургуулийн соёлын төрөд дамжуулаад сахилга бат тэр хүмүүсийн нөгөө хүний амьдралаа мөрдөх дадал заншил, зөв дадал заншлын төрсгөлээд энэ бүгдийг өгж байгаа. Тэгээ тэр нь гэртээ орж ирээд бас үргэлжлээд явах хэрэгтэй байна. Үргэлжилж явахаас гадна гэрт өшөө бүр хүчтэй байх хэрэгтэй. Ирээдүйн чинь танаа үр удмыг, танаа чиний амьдралыг аваад явах. Хүн чинь юуны төлөө амьдрч чинь, үр хүүхдийн төлөө амьдрч. Тэгээ үр хүүхдээ сайн сайхан явуулахын төлөө хайртай охин энэ хадлаа цаг зав гаргах хэрэгтэй байна. Бүр сургуулаас илүү цаг зав гаргах хэрэгтэй. Тэгээ сургуулийг шүмжилж байдаг юм манай эцэг эхчид одоо энд нэг жоохон юм явуулангууд манай хүүхдүүд ийм ч юм доголдоод ийм ч юм мэдэхгүй байна. Тэрийг заахгүй сургуулигээд очиод ингээд идэв. Тэгвэл та тэрийг мэдээд байгаа бол та сургууль дээр очиод би бол одоо хүүхдүүдэд өөрийнхөө хүүхдийг ингэдэг юм аа. Одоо энийг бүх хүүхдэд нь сураасаа сургууль алга ташаад тэр чиглэлээ гэдэг байна ш. Тэгээд тэрэн дээр ингээд хамтраад гэр бүлийн тэр нэг сайн дуршлаг. Японууд тэр эцэг эхчүүд их сайн ордог гэж сургуулийн арга хэмжээ. Намайг хүртэл яриулаад яваад байна гэдэг чинь хүүхдтэйгээ ирж сонсоол. Тэгээд тэрний дараа хүүхдтэйгээ их сайхан ярьдаг. Сургуулийн үйл ажиллагаа хамтдаа ороод хамтдаа яриад эн чинь ингэж байгаа юм гэдгийг яг тэр игшинд нь ярих тэр нэг ярианы сэдв чи тэнд үсээд байгаа. Тэгэхээр ингэж хамтарч орж явдаг. Манай одоо сургууль яаж нэг үл скул полис гэдэг шиг гадаа ирүүлж юм зогсоогоод эцэг чи сайхан хамтраад байна гэж байгаа. Дотор нь ороод арга хэмжээнд цугтаа сонсоод тэр концерт тэр тайлан тоглолт тэр бүх юмыг сонсоод яриа хэлцээд бүгдээрээ хамтдаа байжгаад тэгээ хүүхдтэй нэг талд багш нартай нэг талд гараад нөгөө хайртай охин хүүгээ хүмүүжүүлэхийн төлөө явна гэхээс одоо эцэг чи эсрэг талд нь гарчаад хүүхдээ өмөрөөд идэм үү багш нарын стандарт дайр давшлаа тий доромжлоод одоо ингээд яваад байдаг ингэж биш тэгснээр тэр танаа хүүхдэд
өөрийнх нь хүүхдэд сайн зүйл болохгүй байгаа юм аа. Нэг талд гараад яах вэ гэдгээ яриад багш нар нь ч нээлттэй мэдээлэл өгөөд юм аа өгөөд эцэг эгч гэсэн нээлттэй юм аа хуваалцаад тэгээ надад ийм потенциал байгаа. Нэг ийм болох хүүхдүүдэд би одоо байгаль орчны асуудлаар юм яриг бол би төрлийн юм хийдэг хүн хүүхдүүдэд сайхан яриад гэж бол надад нэг ийм газар байгаа. Тэр газраа би хүүхдүүдийг ачаад ургамал энэ төр тайлбарлаа ярьж болно ч гэж бол миний ажлын байран дээр ирээд хүүхдүүдэд би яаж инженер хүн ажилтгийг сайхан хэлээд өгч чадна. Гэт ингээд явхаар сургуулийн үйл ажиллагаа чи сайжраад мэрэгжил сонголтод нь нөлөөлнө. Инженер хүн ямар ёс зүйтэй байдаг энтрийг тэнд сайхан ярина. Багш нь тэрэнд нь цуг очино. Гэт ингэж хамтарч явах юм. Өнөөдөр энэ хоёр алдагчаад тусдаа нэг юм хийгвэл тэр тусдаа хаана юу гэдэг нь мэддэхгүй. Нийлхэд ястаа. Ер нь бүр аягүй сайн ойлголоо. Тэг би бас гимшиж чинь яг нэг контент бүтээх талаар ирж яриа гэж 2 3 дунд сургуулийн юм дээр би цагийн үеэр таараад амжаагүй юм байна. Очих ёстой байсан юм байна. Одоо сайн ойлголоо таны ярианаас. Тэгэд эцэг эхчүүд талаар маш гоё дэлгэрэнгүй ойлголттой боллоо. Дандаа сөрөг байгаад идэв. Учир нь одоо ойлголоо. Хүүхдэд цаг гарахгүй шүү дээ. Цаг гарахгүй. Өөрөө мэдээл дутуу. Тэгээ хүүхдийг нэг харангуйтай тэрэнд болохгүй байхын мэдэнгүүтээ урд нь хүрнэ л дээ аргагүй. Чи сургууль дээр энэ чимийг заачаагүй юм гэдэг шиг тэгэх биш. Зүг. За одоо эндээс баг одоо сүүлийн асуулт өгөх гэж. Тэгтээ асуух юм зөндөө байгаа дээ. Баг 10-ны 4-5-ын л асууж амжих гэдэг. Тэгээ нэг юм нь болохоор одоо үеийн хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд аягүй их ингээд нэг одоо англиар бүли гэж ярьдаг. Тэгээ дээрлэх тийм гарч ирдэг. Тэгэхээр энэний үндэс нь нөгөө нэг гэр бүл багш одоо энэ таны үсэн түүний 3 цогц хөтөлбөртэй энэ дутагцнаас л үүсэлтэй юу? Ер нь энэ дутагцнаас үүсэлтэй. Нөгөө талаас бас бид нар хамгийн ихэнд ингээд засч болох зүйл маань энэ хүүхдүүдэд тэр сургалтын орчин гэдэг 5 дахьта хүүхд болго ингээд хичээлээ хийгээд шамдаад тэгээ сурахыг эрхэмлээд ингээд байж сургалтын газар ч тийм л байх хэрэгтэй байхгүй. Тэр нөхцөлийг бүрдүүлжгүй нэг ингээд 40-оор нь 50-аар нь 60-аар нь суулгачаад тэд нар ингээд өөрийнх нь орон зай алдагдаад одоо чи бодоод үзэлт ингээд шахаа суучилт засварлагаанаар ингээд нөгөө хөвгтөөс нэг жоохон үнэр гарыг чамаас муухай өнөртлөгч гэдэг юм. Чи тэхгүй яасан, ингэхгүй яасан одоо готолч юм байна, тийм байна. Ингээд нөгөө чи яасан их амьсгалтгийн хургардгийн гэдэг шиг арай нөгөө дуурдаг барьдаг. Тэгээ хүүхдийн нөгөө орон зай энэ алдагдсанаас болж нэг тийм үс. Тэгээ нөгөө 0 нь багталцахгүй шүү дээ. 0-д орё л завсарлагаанаар. Коридорт гараад явъя. Тэгээд коридорт ч арай ч үгүй зурж явахдаа шүргэлцснээс болоод энэ яасан гэдэг ч юм уу. Тэгээ нэг ийм байдлууд ингээд үүсдэхээс эхлэв. Тэгэхээр би бол одоо сургуулийн хүртээмж буюу нэг бүлэгт байх хүүхдийн таг хэвийн нормд наваачаа 40-оос доош 30 руу наваачаа одоо 50 60 гэж юм зөвшөөрөхгүй яа. Улс энийг хийх ёстой. Энэ хүртээмж дээшилжээд тэр нөгөө бүлдэх одоо үйт ингээд дээрлэлт гэдэг чи ядаж механик талын нөхцөл нь алга болно. За одоо тэгээд хүүхдүүдийн доторх санаанууд гарч ирээд энэ ингээд онцраад байдгийг нэг жоохон дээрлэгчи. Тэгээд нөгөө онц сурч бас болохгүй болсон. Муу сурвал бас дээрлэхүүл. За тэгээд би бэлдэр том байвал бас дээрлэхүүл. Тарган турхай байл дээрлэхэл гэдэг энэ үжил бодлын гэдэг нэг юмнууд бас байна л да. Тэгээд энэ бүгдийг чинь тэр зүрх сэтгэлийн боловсрлаа. Тэр сайхан түүх ярьж өгч байд хүмүүс бие бинийгээ ингэж болохгүй гэдэг юмыг багш нар ингээд цагтаа байх хэрэгтэй байхгүй. Одоо ч хичээл зүгээр л нөгөө орох ёстой арифсант хичээлээ ороод тэгэл харуулж шít. Ерөөсөө ийм яриаг хамт олноороо суугаад ярьж таньхан байхгүй. Тэгэхээр энэ яриаг яриулдаг юу ярьдیں۔ Гэхээр зүгээр үгэлж ярьдаг байхгүй. Сайхан түүх уншуулдаг байхгүй. Хоёр яг одоо нэг нэгийгээ дээрлэхснээс болоод юу үүссэн гэдэг юмыг уул тэрний киног юм уу, жүжигийг юм уу, тийм гоё подкастны юмыг юм уншуулад тэгээ өөрсдөр сэтгэлийн бичүүлээд бичиж авсан дотроос багш ялгаад өцөгдрийн ярианд дондоос энэ 3 хүүхэд ийм сайн бичлээ гэдээ уншуулж яриулдаг байхгүй. Зүг. За ер нь их гоё дэлгэрэнгүй тайлбарлаа. Одоо асуух юм зөндөө байна. Гэхдээ одоо яалч ингээд гал доторх багшийн маань цагийн хуваар ингээд нэлээд шахаа гоож хуралдаа явахгүй болохгүй. Ингээд өндөрлөд бай. Тэгэхээр одоо хамгийн сүүлийн асуултаа асууя ингээд. Хамгийн сүүлийн асуулт юу гэхээр та бол одоо ингээд тодорхой хүрээлэлтэд нөлөөлөөд ингээд сургууль байгууллаа. Энэ сургуулиудыг яг энэ хөтөлбөрийг олон газрууд авч хэрэгжүүлж байгаа байх мэдээж хэрэг. Тэгэхээр одоо эцэст нь та ингээд мэдээж хэрэг улс төрчийн карьер ингээд явж байна. Тэгэхээр яг улсдаа тий чааш одоо таны төлөвсөн юм юу вэ? Яг энэ боловсролын салбартаа дахиад нэг дутуу юм байгаад байгаа шүү дээ. Энийг л нэг хийчих гэсэн тийм зорж байгаа зорилтууд юу вэ? За наадах ч бол одоо өстө зөндөө байгаа. Би ийм санаагаар, ийм бодлоор бол чэйж 4 улс төрт орж ирсэн. Гэтэ энэ хугацаанд хязгаарлагдсан юм л 4 жилийн гэдгээ бодохоор за бали гээд нэг 10 дээр авчирч багцлсан. 10-ыг одоо би бүр 5 болгож багцлчаад байгаа юм байгаа юм. Гэтэ
Би өөрөө ингээд насаараа сургууль байгуулад би 61 настайд одоо улс төрд орж ирсэн юм байна шүү дээ. Тэгэхээр би 60-таад тэтгэврт гарсан. Тийм хувийн сургууль энэ төрөө байгуулад яг ямар байх юм, Монгол сургууль ямар байх юм бэ гэдгийг одоо энэ шинэ Монгол сургуулиуд дээр би бас үзүүлэхийг хичээсэн. Тэгээ үр дүн нь бол гарцсан. Олон түмэн бол мэдж байгаа. Өөрөөр нотлогдсон юм биш. За энийг хувийн сургууль биш. Төрийн сургууль дээр энэ хийж болох юм байна. Энэ заавал төлбөр тооцоо байхгүйгээр ингээд хийгээд болох юм байна гэдэг би тэр ноу хау дуршлагаа бүр гаргаж ирээд тэрийг би сургуулиудад бас тараагаад эхний үе шат 8 сургууль, дараа нь 60 сургууль, одоо 120 сургууль манай тэр баг хийгээ явж байна л да. Тэр би бол ерөөсө боловсролын өөрчлөлт бол ерөөсө сургуулийн реформ. Ерөөсөн сургууль өөрчлөгдөж боловсрол өөрчлөгдөнө гэж ярина. Сургуулийг авч хайчаад макро дэвшин нэг бодлого ийм л байл, ийм л хуультай л болчих болно гэх биш. Нэг сургууль яаж өөрчлөгдөх. Өнөөдөр сумын сургууль ямар байгаа юм? Яг бодит байдал нь гарч ирээ. Энэ сургуулийг ямар болгох гэдэг юм? Алсын хараа эрхэм зорилго. Тэгэд одоо байгаа байдлаас нь яавал энд очих юм? Тэр хугацаа орно. Тэрийг хийж аав. Сумын сургууль нь яах юм? Аймгийн сургууль нь ямар байгаа юм? Ямар болох юм? Хотын төв нь ямар юм? Хотын захын гэр орол ямар байгаа юм? Ингээд дөрвөн төвшөндөө бүр ялгаатай байгаа. Бүр контраст бүр ингээд үзэгдээд байгаа. Тэгэхээр энийг юугаар нь яаж дэмжиж энэ хүртээ хэмжээний ижил болох вэ гэдэг юмыг л би бодоо явж байна л да. Тэгэхээр энэ чиглэлээр ингээд 5 зүйл гаргаж ирээд энийгээ би одоо ерөнхий сайдд танилцуулаа, боловсролын сайдд, сангийн сайдд танилцуулаад харин эх жилийг боловсролыг дэмжих жил болгосон. Миний тооцоонууд нэлээ орсон, судалгаанууд орсон. Би энэ дээр бол их багталтай байгаа. Одоо энд орж ирсний маань хэрэг гарч ийн гэд. Тэгэхээр би бол судалгаан дээр л ажиллаад байгаа. Би бол одоо ингээд нийтийн өмнө гарч ирээд том чуулган дээрээс том ингээд одоо яриад байдаг ч гэдэм хээлийн баг хурал хийгээд ингэж чадах хүн биш. Чадах биш хүн биш. Тийм цаг одоо хайрын санагддаг надад бол. Зүг. Тэгээд тэрний оронд яг ингээд бодитоор юмнуудаа хийгээ явъя гэсэн. Ийм л сайхан одоо юу гэдгийг өөдрөгөр байж байгаа. Тэгээ олон сайхан хүмүүс дэмжиж байгаа. Гишүүд маань бас сайхан дэмждэг сайхан гишүүд байна. Тэгээ бүгдээрээ нийлээд энэний төлөө алхамаар яарахгүй боловсролыг тийм амархан нэг автоматжуулалтын систем шийдчихдэг юм биш гэдэг утгаар нь харж байгаа. Тэгээ үнэхээр сайхан ярилцлаа. Тэгээд бодож байгаа зүйлээ одоо яг улс төрж байгаа үед хийх зүйлээ гэдэг нь ахаад цаг ярих. Дахиад тийм ойлголоо. За баярлалаа. За ингээд Сансуй подкастын удаагийн дугаар төрөлцсөн ирсэн гал доторх багштай маш их баярлалаа. Одоо төрийн төвшөө хийж байгаа хүн. Тэгээ маш их асуух юм зөндөөвч одоо цагийн хуваар болмаас энэ төрөд өндөрлж байна. Өшөө ярил ярихаар л байлаа. Тэгээд маш их шахуу хуваараас цаг гарган хүрэлцсэн зөндөө баярлалаа. Таны ярьсан 1 минут болон одоо хүртээмжтэй байгаасан бахаа үзэж байгаа хүмүүст дөхөн болж байгаа. Сайхан дөгөн чиглэсэн баярлалаа. За ингээд баяртай үзэгчтэй.